За нийт үзэгч сонсогчдод энэхүү өдрийн мэндийг хүргье. Шинжлэх ухаан танин мэдэхүйн Одмондо суугийн маань их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болж байна. За энэхүү нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бидэхүйн бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн маань ивент тэтгчээр гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House отхон за мөн амар амгалан аял Отог Outdoor хамт олон маань ажиллаж байна. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв бол Чингис хааны хан хөвгүүд гэсэн сэдв байгаа. За тэгэхээр яг ингээд тэг хөвгүүд хичнээн тооны хөвгүүдтэй юм бэ? Ямар үйл ажиллагаа явуулж ирсэн, түүхэнд яаж үлдсэн бэ гэдэг талаас нь ярих юм. Энийг ярихаас өмнө би бас нэг зүйлийг бас дурдах хэрэгтэй болчиход байгаа. Тэр нь юу гэхээр хаяа юм түүхэн романууд айгуу гоё санагдаад идэг. Ялангуяа тэр түүхэн цаг хугацаа тэр үеийн явдлаар те аялж байгаа юм шиг юм мэдрэмж хүн төрүүлдэг байхгүй. Би бас юм түүхэн романуудыг унших айгуу дуртай. Тэрэн дээр бол зөв энэ дэр ингээд энэ сэдв дээр ингээд жишээ болгоод хэлэхэд бол Дамбын Түрүү Отхон Хатан Түрийн нууц гэдэг тэ ийм зохиол байдаг. Өгөөдөө хаан Туркина хатан гуйг яг хаан ширээн сууж байгаа энэ үйл явцыг дүрслэж харуулсан. Тэгээ тэрэн дээр айгүй гоё үг гэдэг хэвхэв. Тэр нь юу гэхээр нөө Туркина хатан Түрийн эрх мэдлийг авсан штэ. Яг энэ үед нь Алтан ургийн Арслан бар мэт хөвгүүд тэ хаан ширээг ингэж удаан байлах уугүй юу гэсэн асуудал яригдаад эхэлдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Чингис хааны өр хөвгүүд Алтан ургийн те цагаан яст үүнээс гадна өөр юу юм бэ? Алтан ургийн Арслан бар мэт одоо ингээд омог бардан хөвгүүд гэ те ийм зүйлийг хэлээд байдаг. Тэр нь ч гэсэн түүхэн үйл явдлуудтайгаа холбогдож гарч ирээд байдаг те. За тэгэхээр мэдээж өнөөдрийн сэдв болвол Чингис хааны бүртөө үжингээс төрсэн дөрвөн хүүхдийг онцолж ярихаас гадна бусад хаттуудаас төрсэн хүүхдүүдийг тодорхой хэмжээнд түүхэн сурвалжуудад юу гэж дурдсан байгаа вэ гэдэг талаар нь тэ дурдаад ингээд өнгөрөх юм аа. Тэгэхээр бүртөө үжингээс төрсэн дөрвөн хүүхэд. За энэ дөрвөн хүүхдийн хамгийн ахмад нь бол мэдээж зочий. За дэлгэрэнгүй тайлбартаа Монголын нуус товчоо тэ сая 25 эрдэмтэн хийсэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар гаргасан эдгээр бүтээлд бол зочий гэдэг нэрээр явж байгаа юм байлээ. Зүчгээд одоо янз янзаар одоо ингээд нэрлээд явах бах. Тэгээ энэ хугацаанд би ингээд ярихдаа бол яг ямар номон дээр юу гэж бичсэн байгаа вэ гэдгээр нь хэлэх учраас заримдаа зүчий, заримдаа зочий те ингээд ярих учраас та бүхэн маань бити бас эргэлзээрэй гэдэг үгийг бас хэлмээр байна. За зочий Чингис хааны ахмад хөвгүн. Зочийн ус буюу хожим нь Алтан ордны ус гэж нэрлэгдэх болсон улсын үндэслэгч. Тэмүүжин бүртөө хатан авчираад удаагүй байхад Мэргэд аймгийнхан товтлоод булаагаад аваад явждаг. За тэгээд булаагцсан өшөөг авахаар одоо нөгөө бүртөө үжинг булаагаад аваад явж байгаа шүү дээ. Энэ нь бол өөлөн үжиний булаагцсан өшөөг авах гад нэг ингэж ирж байгаа. За энэ үед бол мэдээж Тэмүүжин маш эвгүй байдалд орж байгаа. За ингээд Тэмүүжин Хэрээдийн хаан те Тойрол хаан болон багын анд Жамуух нарын тусламжтайгаар дэмжлэгтэйгээр те Мэргэд аймгийг гиндүүлэн цохиж бүртөө үжнийг буцаан авч ирсэн. За үүнээс үзэн зочий хэний хүүхэд болох талаар хүмүүс эргэлзэж эхэлсэн. За тэгдэг. За энэ нь хожимын олон хэрэг явдалд нөлөөлж зоч ууган хүүгийн хувьд хаан ор суух залгамжлах боломжооч алдсан байдаг. За энэ бол нөгөө дөрвөн хүүхдийн ер нь бол Чингис хааны өр хүүхдүүд те хан хөвгүүдийн эв нэгдлийн төлөө гаргасан зөв шийдвэр бас байх боломжтой. Гэхдээ яг нөгөө нүүлчдийн уугуул одоо заншил ёсоор бол ууган хүү эцгийн орыг залгамжлах ёстой хаан ширээн суух ёстой гэдэг те энэ үндсэн дүрм өөр алдагдж байгаа. Энэ явдал гэсэн үг. За зарим судлаачид бол бүртөө олзлогдохдоо бие давхар байсан гэж үздэг. За ингэхдээ бол Монголын нуус товчоонд дурдсанчлан Тэмүүжин Ван хаанд тусламж ирж очихдоо мэрэгдээс ихнэр хүүхдийг минь аварч өгөөч гэсэн ийм утгатай үгийг хэлдэг. За ихнэр хүүхдийг минь аварч өгөөч. Им хүүнийг минь гэж хэлдэг байхгүй яг. Им хүүнийг минь. За энэ нь өөрөө бол яг зүч болвол те анханасаа ихэн хөвлөд байсан гэсэн санаа хэлж байгаа байхгүй. За энэ бичлэнгээр одоо маш олон зүйлүүд байгаа юм л да. Үүнээс гадна энэ өгүүлбэр нь өөрөө зүч. Бүртөө өөрөө бол тэр ихэн бүртөө гэнэ зүч бол өөрийнхөө ихэн хөвлөд байсан. Харин хожим бихийгээд охин байгаа ш те энэ нь нялх хүүхд байсан гэдэг санаа гарч иж байгаа. Одоо бид нар нэг зүйлийг бодоод үзэх юм бол яагаад тэр дунд те бүртөө үжинд морь хүрээгүйгээсээ бишээ. Бүртөө үжин угаасаа тэр нөгөө нэг өхөр тэргэнд те одоо тэр морь тэргэнд ингэж тэргэнд сууж явхал би хаатаа байсан байж тарах гэдэг байхгүй. Морин дээр давхиж яваад иж болохгүй байсан байж тарах гэдэг те. Энэ өгүүлбэрээс нь жишээ авч ярих юм бол за ингэ бодоод үзэх юм бол тэр хожим бихий гэдэг охин байсан. Тэгээ бүртөө зүчи болвол тэ Чингис хааны хоёр дахь хүү. Тийм хоёр дахь хүүхэд гэдэг дагуур орж ирж байгаа шүү дээ. Тэрний одоо нэг яриаг нэг зүчийн одоо яг энэ хэсэгт нэлээд дэлгэрэнгүй ярина. За зоч бол 10 хэдэн настайгаас эцгээ дагна Монголын олон аймгийг нэгтгэх үйл хэрэгт те зүтгэсэн төдийгүй харь орныг байлдан дагуулахад бас тодорхой үүрэг гүйцэтгсэн. За тэгээд энэ бол яасан бэ гэхээр 1206 он Чингис хаан их Монгол улсыг байгуулан хөвгүүд дүү нарт ахуй хишиг хүртээсэн те. Энэ үедээ болвол ууган хүү зүчтэй болвол те зүч буюу зочид бусдаас хамгийн олон буюу 9000 одоо тэг өрх айл. Өрх зарим тохиолдолд айл гэж ингэж яриад байдаг те иргэн. За ингэж олгосон байгаа юм.
За ингээд 1207 онд зоч бол ойн иргэдийг дайлан оруулж ирэхэд түүнд тэдгээр иргэдийг харьяа тулган өгсөн зэрэг хаан эцэг нь түүнийг ерөөс огт ялгуурлаж гадуурхдаггүй байсан үйл явдал нь энэхүү баримтаар бас батлагдаж байгаа юм. За ингээд үйл зүйл явдал боллоо шүү дээ. Ингээд 1219 онд Чингис хааныг өрн зүг дайлаар мордох үед Эсвэ хатан түүний одоо залгамжлагч хэн байх талаар те энэ одоо туулмт бие чинь толбос хийгээд одуул те бүртөө үжин хатнаас чинь төрсэн энэ дөрвөн хүүгүний чи хэн хаан ширээнд суух вэ гэдэг санаа гэлж байгаа. Энэ өгүүлбэр нь өөрөө маш олон зүйлийг тодорхойлгоод өгч байгаа шүү дээ те. Их хатан гэж хэн бэ? Тэндээс яг хэн хаан ширээнд суух вэ те гэдэг санаануудыг гаргаад өгч байгаа. За яг энэ үед нь бол Чингис хаан хөвгүүдээ те цуглуулan хөвгүүдийн минь Ахмад нь зочид зочтол чи үгээ хэл гэж хандахад нь цагаатаа шууд эсэргүүцдэг. За энэ үйл явдал бол бид мэрэгдийн орхиц захирагдах ёстой юм уу? Энийг одоо юуны төлөө ингэж өргөмжлөх гэж байгаа юм гэдэг санааг хэлдэг те. Энэ бол нөгөө хуралдаан уур амьсгалыг нэлээд эвгүй байдалд оруулдаг. За энэс гадна зөчийн ч гэсэн хэлсэн үг гэдэг те. Цагаатаа чи надаас яг юугаараа илүү юм бэ? Би чамтай ном сум харуулдаад ялагдах юм бол эрхийн хурууга огтлсуугаа. Барилдаад унах юм бол унсан газараасаа бүү босдугаа. Гэх мэтлэнгээр хэлж байгаа нь чи бол надад надаас ганцхан зүйлээрээ илүү омог бардам зангаараа илүү бах гэдэг энэ санааг хэлдэг. За энэ мэтлэнгээр яасан бэ гэхлээр нөхцөл байдал нэлээд хүнд байсан тул одоо яг цагаадагч нь одоо тий Чингисийн одоо ноёд төшмөд одоо тий бусд нь одоо ингээд зэмлсэн байдаг тий. За энэний үр дүнд бол цагаадагийн санаачлагаар бол өгөөдөө одоо өршөөлтөө тул тий өгөөдөг хаан ширээнд өргөмжлөе. Зүч би бит хоёр бол хажуунаас надад хавсарч дэмжиж байя гэдэг энэ зүйлийг хэлсэн учраас өгөөдөө одоо их Монгол улсын дараагийн Чингис хааны дараагийн хаан ширээнд суух явдал нь Чингис хааныг амьд байх үед нь тодорхой болчих. За энэ дээр за энэ дээр бол зочин одоо бол нэгдүгээр эрх нь байхгүй болчих жоогц тий. Яг ингээ албан ёсоор байх хэвээр эрх нь одоо энэ маргааны улмаас байхгүй болчих жоо. За тэгээд зоч бол эцгийн зарилгаар 1219 оноос 1220 оны тэг өвлийн турш Сэр Дарья мөрний адагт байх хот сууринг иргэшээлд оруулсан байдаг. За Самаркандад ирэхэд нь бол цагаатаа өгөөдөө нарын хамт өргөнчийг эзлүүлэхээр явуулсан байгаа. За энэ өргөнчийг эзлэн гэдэг маань юу вэ гэхээр саяны хуралдаан уур амьсгал өөрөө маш халуухан болсон учраас магадгүй Чингис хааны өөрийнх нь бодож байгаа нь зүч цагаатаа хоёроор энэ хотыг эзлүүлсэн нь энэ хоёр гавьяа байгуулна. Ах トゥ хоёр хамтдаа хоорондоо тий эвтэй найрамдалтай болно гэж бодож төлөвлөсөн үйл явдал байх. Гэтэл энэ яасан бэ гэхлээр ерөөсөө нөгөө өргөнч хотын чинь байлдан дагуулалт эзлэлт нь ерөөс айгүй их удаашраад идэг. За удаашраад байгаа гол санаа нь юу вэ гэхлээр энэ хотыг эзэлж авсны дараа хэний эзэмшилд байх вэ? Цагаатаад ирэх юм уу, зөчид өгөх юм уу гэдэг санаа байгаад байгаа. Тэгээд зарим түүхэн сурвалжууд дээр бол мэдээж нөгөө энэ бүс нутаг энэс цаашхыг тий одоо ингээд зөч одоо ингээд эзэмсэж байгаа штэ. Энээс нь бодоод бол ер нь бол зөчд одоо ингээд сойрхсон юм шиг ингээд гарч ирдэг байхгүй. Гэтэ энэ яг бас нэг байж болохоор хувилбар л та. За тэгтэл энэ дээр бол яасан бэ гэхээр зүч бол хаан эцгийн надад сойрхсон хотыг мань чи одоо ингээд юу ч нураах гээд байна гэд. Цагаат бол нөгөө төрөмгийлж одоо тий дайн байлдаанаар нөгөө нэг юунуудаа ингээд ашиглаж хийх гэдсэн байгаа юм л да. Төрөмгийн байдлаар л тэр хотыг одоо балгадыг одоо нураагаад чамаагүй те эзэлж авах гэсэн юм шиг байгаа юм. За энэ мэтлэнгээр ингээд асуудлууд гарч ирж штэ. Энэ үед нь яасан бэ гэхээр тэр дайн удаашраад байсан учраас Чингис хаан өгөөдөг явуулсан баг. За өгөөдөө очингуудаа нөгөө дайны үйл явдлын удирдлагыг гартаа авч гэсэн. Хоёр ах бол биш. Ах дүү авч байна. За тэгэнгуудаа өгөөдөөгийн гаргасан гол санаа нь юу вэ гэхээр эхлээд хотоо эзлээд авъя. Хотоо эзэлж авсныхын дараа хинт сойрхох нь хаан эзнээ те эцэг хааны одоо ингээд сойрхол байх болно гэсэн зүйлийг хэлсэн бөгөөд энэс шалтгаалаад хотын үйл ажиллагаа маш хурдан явагцсан гэсэн үг. За ингээд яасан бэ гэхээр зүч бол яг 29 улсыг байлдан дагуулах энэ аян дайнд те эхнээс нь ахуулаад ингээд явж исэн бөгөөд саяны энэ өргөнчийн дайны дараа болвол юу яасан байгаа. Эрчс мөрнөөс баруун тишээ 29-ийн одоо ингээд умар зүг те ингээд явж утсан гэж байгаа байхгүй. За тэгээ байлдааны дараа бол цагаатаа өгөөдөө нар нь бол яг буцаад нөгөө их Монгол улсын их цэрэг Чингис хаантай хаан дээр эцэг дээрээ ирж нийлсэн болвол зочиулал цэргээ аваад хаан эцэгтэйгээ уулзалгүй өөрийн эзэмшил нутаг руугаа явсан гэж. За тэгээ учир шалтгаан нь тодорхойгүйч түүнийг дараа нь бол хэд хэдэн удаа дуудахад нь бие өвчтөө гэсэн шалтгаанаар ирээгүй байдаг. За үүнд нь бол Чингис хаан хилэгнэж тий одоо ингээ нэг хэсэг хилэгнэж эсвэл одоо нэг дотроо одоо бохимдах гэдэг ч юм уу тий иймэрхүү байдалтай байжгаад зүгээр нэг явуулын хүн гэх юм уу да тий энэ хүнээс зоч авлаж явсан ан гөрөө хийж явсан гэдэг энэ үгийг сонсоод түүнд нь итгээд цэргэлэн байлтахад бэлэн болсон байсан. Яг ингээ цэргэлэн байлтахад бэлэн болсон яг энэ үед нь зоч өвчний улмаас таалал төгслөө гэдэг
одоо харамсалтай мэдээ ирсэн байдаг. Тэ. Яг энэ үед нь бол Чингис хаан маш их гашууцсан гэл тэ. За энэ бол саяны миний ярьсан зүйлийн зарим хэсэг нь бол нөгөө Чингис хаан 30 ангитай кино байгаа шүү дээ, өвөр монголчуудын хийсэн тэ. Энэ дээр бол нэлээд сайхан дэлгэрэнгүй гараад ирдэг. За тэгэхээр энд бол Чингис хаан нас өмнө 2 жилийн өмнө бол таалал төгссөн зоч тэ. Зоч. За тэр үедээ бол одоо мэдээж хатантай байсан. Хаттуудтай байсан байх үү тий. Хаттуудтай л шүү дээ тий. Тэндээс чин одоо Ахмад хөвгүүн Батхан гарч иж байгаа шүү дээ. Бат гарч иж байгаа шүү дээ. Яг зүчийн Ахмад хөвгүүн бол Ордоо гэж гарч иж байгаа. Тий. Тэгээ Орд тэгээ дараа нь 2 дугаар хүн Бат тий. Тий 2 дугаар хүн Бат. Тэгээ бас Бат бол Ахмад хөвгүүдийн дайнд бол зүчийн одоо нэг Ахмад хүү гэдэг одоо утгаараа тий. Ягаад гэвэл Бат бол нэг Алтан орд гэнэ. Алтан улс шүү дээ. Алтан улсын аян дайн байгаа шүү дээ. Зөрчил ухсааны Алтан улс. За энэ аян дайнд ингээ оролцож явсан учраас дайн байлдааны туршлага гэдэг зүйл нь баруун зүгийн аян дайнд бас нэлээд нөлөөлсөн байх талтай байдаг. Одоо би бас нэг сонирхолтой зүйл хэлэх гээд байгаа юм. За тэр нь юу вэ гэхээр зүч болвол яг нэрийнх нь утга нь юу вэ гэдэг зүйл байгаа тийм. За маш удаан хугацаанд маш олон жилийн хугацаанд зүч болвол зочин гэдэг нэр нэлээд одоо монгол хэл болон одоо хэл шинжилгээний хувьд түүхэн баримтуудын хувьд нэлээд ингээл бат бөх суусан байдаг тийм. За энэ бол яг ямар учиртай юм бэ гэдгийг бол тайлбарлах гэдэг юм. За зүчийн нэрийг хамгийн анх дурдсан нь бол тий монгол хэл дээрх сурвалж бол мэдээж алдарт Монголын нуус товчоо. Монголын нуус товчооны тий ингээд 51-ээс 260 дугаар бүлэг хүртэл бол зүчийн нэр бол нийтдээ 40 удаа гарч байна. 40 удаа тий. За тэгээ Монголын нуус товчоонд зүч нь бол 4 өөр хүний нэрэнд оролцсон байдаг. Зүч гэдэг нэр шүү. Ганцхан одоо Чингис хааны одоо Ахмад ууган хүү гэдэг утгаараа тий. За энэ утгаараа болвол зүч гэдэг нэг нэр байгаад байна. Гэтэл яг ингээд зүч гэдэг нэртэй одоо чи нэг зоч хасар гэдэг дээр чинь тэгвэл эн чинь бас нэг адилхан нэр юм байна штэ гэдэг санаа яриадсан штэ. Би энийг хэлэх гээд байгаа байхгүй. За тэгэхээр түүхэн тис дараалаар нь тооцоод үзэх юм бол түүхэн үйл явдлаар нь бодоод үзэх юм бол Хотуулаа хааны 3 хүүгүүний Ахмад болох зүчээ. Чингис хааны Ахмад дүү зүчий хасар. Гуравт нь болохоор Чингис хааны тий адуу хариуцсан албат зүч дармаалаа. Сайр хэр хэмиг газар байж исэн чинь тий зүч дармаалагийн хариуцсан адуун сүргийг тайч нэг жамуухан дүү тайчаар тий хулгайлж авч оцсон гэл зочид дармаалаа бол араас нь ганцаараа явж нэгч яваал гэл ингээд гарч ирдэ штэ тий. За энэ мэтлэнгээр ингээд явах юм бол эдгээр хүмүүсийн нэр нь хоёр нь болохоор зүч гэдэг нэрээр дангаараа. Хоёр нь болохоор зүч дармаалаа, зүч хасар гэдэг тий зочи хасар гэд ингэж орж ирж байна. За судрын чуулганд зүч хэмээх нэр бол дээрх 4 хүнээс гадна хамгийн багадаа 6 хүний нэрд мөн гарч ирдэг. За ингээд бодоод үзэх юм бол зүч гэдэг нэртэй тий нэлээд олон нэр байгаад байна. За энэ бол судрын чуулган Монголын нуус товчоо хоёр бол 13 дугаар зууны үеийн түүхэн үйл явдлыг ярьж байна. 12-оос 13 дугаар зуун тий. Гэтэл хожимын 15 дугаар зууны үеийг хүртэл зүч гэдэг нэртэй хүмүүс гарч ирсэн байна. Археологи өөрөлдөнгийн дундад зууны секторын археологч доктор Мөнхтлэг гэдэг судлаач хүн те. За энэ бол доктор энэ хүн бол зүч хэмэх нэрийг бол судалж гаргасан байдаг. За энэ судалж гаргахтаа бол нийтдээ бол нэг юм 18 орчим хүний зөвхөн одоо ингээд түүрлсэн байдлаар те 18 одоо хүний нэрийг гаргасан бөгөөд энэ нь бол ер нь бол зүч гэдэг одоо зүчи хаан, зүчи нахуу, зүчи бараа, зүчи чаварха, зүчи ноён, зүчтэй, зүчи бух, зүчигэн гэх мэтлэнгээр те 12 дугаар зуунаас ахуулаад 15 дугаар зууны үеийг хүртэлх үеийн монголчуудын хувьд бол тийм ховор нэр бол байгаагүй маа гэдэг санаа гаргаж ирж байгаа. Ховор нэр байгаагүй. Зүч нэр бол зочин босон тухай. Яагаад зочин гэд нэрлээ явчваа гэдэг те. Одоо энийг бол маш сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ суур хаанаас гараад ирвэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй болж байна те. Одоо жишээ нь Өгөжл болно гэдэг агуу гоё кино байна те. За тэрэн дээр бол одоо нэг зочин хэмээн нэрлэе гэж нэг хүүгээ хилдэг штэ те. За энэ мэтлэнгээр яриад ах юм бол одоо нэг зочин гэдэг үйл явдал хаанаас яаж орсон бэ гэдэг зүйл байхгүй. Энэ бол судрын чуулгантай холбоотой. Рашид Адины судрын чуулган. За энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ зүчийн тухай, төрсөн тухай хүүрнэх нэгэн хууч домгийг баримталснаас болсон гэж үзэж болж байгаа байхгүй. За энд юу вэ гэхээр бүртээ үчин жирэмсэн байхдаа энэ байхад нь бол олзлон авсан энэ дайсан итгээд гэж тэр мэрэгдэж харахгүй зэ. Дайсан итгээд одоо дайсан иргэдүүд бол Хирээдийн он хаантай, ван хаантай тий төр найрамдахаар үжинг түүнд илгээсэн байдаг. За энэ шал өөр түүх болж байгаа. За он хаан Чингис хаантай эцэг хүүгийн барилгаатай байсан тул бүртээ үжинг өөрийн бэр мэт хамгаалan ивэж байсан. Чингис хаан юу болсныг нь дуулаад жалаарын онхоодын тий ноён Сэбэг буцаан авчрах тухай асуудлаар хилцгээд ван хаан руу илгээдэг. Ван хаан хариуд нь түүнийг Сэбэгийн хамт илгээсэн бөгөөд харих замд нь хүү гинэт төрсөн тул зочи хэмээн нэрийцэн гэж байгаа.
зам аюултай үлгий хийх арга байгаагүй учраас Сэбэ зуурсан багахан гурилаараа хүүхдийг ороогоод хор хөнөөлөөс нь хамгаалan Чингис хаанд хүргэж өгөн өгтлөө өвөртөө ингэж те өвөртлөж авч явж ирсэн гэж байгаа байхгүй. За зөчийн нэрийн тухай тайлбарлсан энэ хэсэгт аян замын явдал зуур гинэт төрсөн тул түнд зочин химэх утга нэрийг өгсөн гэж байгаа. За энэ баримтыг одоо нөгөө манай түүхчид те эсвэл хинжинжлийнхэн үлгэж авахдаа болвол одоо нөгөө нэг үйл явдлын те одоо нөгөө Монголын нууц төвчөд арай өөр үйл явдал гарч байгаа шүү дээ те. За ингэн гут нь одоо зочин гэдэг нэр те арай өөр утга санаагаар баг нэг шууд одоо ингэ хэлэхэд бол баг доромж маягаар те одоо мэрэгдийн одоо ингээд цагаадагийн хэлсэн үгтэй холбогдож тайлбарлах гад байдаг. Гэтэл энэ домог нь өөрөө судрын чуулгантай холбоотой юм а гэдгийг гаргаж ичаа те. А мэдээж судрын чуулган Монголын нууц товчоо хоёр бол нэлээд олон баримтаараа давхцдаг боловч арай өөр одоо ингээд нэг их сурвалжуудтай арай өөр үйл явдлуудыг дүрсэлсэн гэдэг зүйлийг бас харж болж байгаа. Үүнээс гадна энэ дэр бас нэг зүйлийг анхаарах ёстой. Тэрний юу гэхээр Монголын нууц товчоог 1240 онд те Орхон Шилхэнцэг хоёрын хооронд хаан ордон сууж хахад бичиж дуусгасан гэж. За энэ бол Өгөөдөө хааны үе байгаа. Өгөөдөө хааны хаанчлалын үе. За тэгэхээр Өгөөдөө хааны хаанчлалын үед бичиж дуусгасан. А судрын чуулганыг бол ямар одоо те хүмүүс бичсэн бэ? Мэдээ Чингис хааны бас хөвгүүдийн өөр удам явж байгаа. Тэгэхдээ тэр нь бол тулын удам бол авч байгаа л те. За энэ цаг хугацаанаас ахуулаад энд нэг арай өөр нэг угсаа гарлын хувьд нэг эсвэл одоо нэг төрсэн үйл явдал гэдэг ч юм уу те энд нэг арай өөр үйл явдлууд ингээд нэг явагдаад байгаа сте те. Энийг бас сайн анзаарах хэрэгтэй байхгүй юу? Яг ямар үйл явдлаас вэ гэдэг. Нууц биш. Тэр нь юу гэхээр яг Чингис хааны дараа тэгээд одоо ингээд дараагийн хаанчлал Өгөөдөө хааны үед гэх юм уу те тэрнээс дараагийн одоо Монголын эзэнт гүрний үед бол Чингис хааны дөрвөн хүүхдүүд бол зөвч тулын удмынхаа нэг тал болоод цагаатаа Өгөөдөөгийн талынхаа нэг тал болсон те тэгээд бас энэ талыг нь бас анзаарч харах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. За Монголын нууц товчоонд Тэмүүжин те мэдээж тийм учраас Рашид Адины судрын чуулгыг тэгж бичүүлсэн байж магадгүй гэж юу? Тий. За ер нь бол санаа тэр штэ. Тий. Ойлгомжтой нөө. За ярих юм байна уу? Зүгээр. Одоо хоёул хамтран хэлэгч ярьчих. Үгүй одоо за тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран хэлэгчээр Амар амгалан аял Атаг авдрын хамт олон маань ажиллаж байгаа. За ихтгэл даах аяны майхан яг одоо танд хэрэг болж байгаа. Мэдэж байна тий. Бороо шороо орноо. Одоо тэгээ ялангуяа энэ зун чи яасан айхтар хүүтэн юу гэдгийг салхи шороо ихтэй зун бэ. Тэгээ бид чинь угаасаа л нүүдэлчин удмын улс учраас хэдүүлээ сайхан аялан зугаална. Мэдээж хамгийн түрүүнд та гэр бүлээ одоо бороо ороход гэсэндээ тухтай байлгаа. Ядчил ингээл майхан ингээд дээрээс нь дарж орж ирээд ч юм уу салхилаа л те. Тэгээд нөгөө бороо орцсон байгаа нойтон майхан биенд наалтахаараа дотоошоо ус нэвтрээд ч юм уу. Энэ бол нөгөө нэг аялал гэхээсээ илүү одоо тав тухгүй айгүй хэцүү байдал үүсгэж байгаа. Үүнээс шалтгаалаад магадгүй дараа жил хүүхдүүд явахгүй ч гэж магадгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр яг энэ одоо гэр бүлээ одоо хөдөө сайхан байгальтаа авч чадчихдаа хамгийн тийм тав тухтай зүйлийг л одоо бүрдүүлэх нь ялангуяа аав ээж хүмүүсийн л үүрэг байх л та тий. Гэтэл нөгөө нэг гарч очиод юу гэдгийг хаа хамаагүй газраас ч юм уу ингээд авчихлаэр бас нэг таарсан эргээд очих гэхээр нөгөө газар нь болохоо зүгээр оруулж ирэл зарцсан гэдээ ингээд байж байгаа газрууд бас маш их байгаа шүү. Тийм учраас манай Атаг авдрын хамт олон бол яг нөгөө итгэл даах аяллаа майхна тий. Аяны майхна. Энд чинь бүр өвөл 100 хавар намар бүр дөрвөн үлрэлийн майхнуудтай өвлийн майхнууд байгаа. Тэгээ дотроо гал төлж болдог яндан мандан гардаг гэдэг. Тэгээ Монгол гэрийн загвартай майхнууд те гэх мэтлэн тэгээд үүднийх нь галтойгоо тустай юм сарвч хэсэг мэсгтэйгээд маш олон загварын том жижиг тэгээд мэдээж эдний хамгийн гоё юм нь маш хурдтай босдог. Яг зонтог шиг бүк гэж босчдөг. Манай хүүхд мөгт хоёр үгийн майхнууд чинь зүгээр зонтог шиг ингээл өөрсдөө барьж айгүй хөөрхөн майхнууд байгаа даа байхгүй. Тэгэхээр Монголын эрс дэс цаг уурт одоо 18 жилийн турш батлагдсан майхан гэж байгаамаа. Тал нутаг уул хангаан салхи шуур гаадар мөндрийг ажирахгүй даван туулж чанар найдвартай байдал үнц нь ая тухтай аяллыг олондоо мэдрүүлсээр ирсэн хамгийн шилдэг майхан бол манай Отог майхан юм шүү. За бид Тайваны энэ турбо тент майхнуудыг Монголын цаг угаар тохируулан сайжруулалт хөгжүүлэлтийг хийн үйлдвэрийн баталгаа сэлбэг засвар үйлчилгээг бас санал болгож байгаа. Хормын дотор босоод ирдэг гэр бүлийн аялалт нь бүрэн дүүрэн зогтсон орон зай томтой шилдэг майхнуудыг та бүхэн маань Отог аяны дэлгүүрийн зайсан миний дэлгүүрийн гадаах төв дэлгүүр болон Асаа циркийн гадаа талбай мөн сансрын E-Mart-ийн гадаа талбай дээр ирээд өөрийн биеэр сонжоод аялалдаа аваад гараарай гэж. Одоо ядчил юм нэвдэрчгээр эргээд засуулах газар нь бэлэн байна гэсэн үг байхгүй тий. За тэгээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг 94 96 50 50 70 14 14 тэг гэсэн дугаараас лавлаарай. За мөн одоо нэг байршлууд нь байгаа учраас гоё очоод нүдээр үзээд бас сонгоорой гэж хүсэж байна. Баярлалаа та бүхэндээ. Чи нөгөө нэг Отог майханд очоод майхан авцсан гэд хэлсэн чи би яг нөгөө нэг аглуу шиг зүүдлээд байгаа байхгүй юу гэдэг шиг.
За. Одоо манай хоёр хүүч юм том болж байна. Бас ингэ жоохон бие даах гадах юм. Тэгэхээр өөрсдөр нь майхныг нь бариулаад, өөрсдөр нь мишрок гэдэг нь оруулаад нэг ингэж үзэх гээд байгаа би энэ жил. За энд бас нэг зүйл байгаа. Тэгээ Монголын нус товчонд бол мэдээж Тэмүүжин бол Ван хаанаас очоод Тэмүүж ингээд нэг цэргийн тусламж гуйхтаа саяны нэг мэрэгдэд им хүүгээ алдлаа гэсэн энэ өгүүлбэрийг хийлдэг. За тэгээ Тэмүүжин Ван хаан Жамуу хоёрын тусламжтай дэмжлэгтэйгээр довтлон дийлж бүртөө хүчнийг авсан байдаг. Гэхдээ зүчийг яг хэрхэн яаж төрсөн тухай бол Монголын нус товчонд огт дурддаггүй. Тэгсэн мөртөө тэр угсаа гарлын талаар Монголын нус товчоо гэдэг чинь мэдээж нэг хаан төрийн одоо ингээд хяналтан доор бичигдсэн зүйл байгаа шүү дээ. Отголч ноён битсэн гэж бас ингээд яриад байдаг. Өгөөд хааны үед бичиг дуусгасан гэдэг цаг хугацаа бас ингэ яриад байдаг тий. За тэгэхээр энэ бүхний тал дээр бол яг зүчийн угсаа гарлын талаар бол нөгөө цагаатаагийн үеэр бас нэг цагаатаагаар хилүүлж бас нэг гарч ирж штэ. Энд чинь өөрөө бас цаана зохиогчтой штэ Монголын нус товчооч чинь. Гэхдээ тэр үгийг яагаад заавал цагаатаагаар хилүүлүү гэдэг бас нэг зүйл гарч ирж байгааз. Тэгсэн мөртөө Чингис хаан бас яагаад тэрийг ингэ ницаасан үг хэлж ийна гэдэг ийм бодовчтой үйл явдлууд яг энэ зүчийн уг гарал тий угсаа гарал тал дээр бол нэлээд сайн бодож үзэх ёстой юм зүйл очиад байгаа юм. За тэгээ энэ бүхнээс ер нь бол зүчийн нэр бол зочин хэмээх утгатай санаа тулын угсааныхан те хаан ширээ авснаас хойшоогоо улс төрийн үзэл баримтлалын нөлөөтэй түүхэн сурвалжид дараа нь Монголын нус товчооны орчин цагийн эрдэм шинжилгээний орчуулгуудад те түүхийн судалгааны зохиолуудад баттай суурийг олсон гэж үзэж болж байгаа. За доктор Мөнхтлөг бол яг ингэж үзэж байгаа байхгүй. За дээрх одоо зүч хэмээх үгсийг те олон язгууртны хүүхдүүдэд гарч ирсэн байгаа байхгүй. Монголын нуус товчоо ялангуяа одоо дундад зууны үеийн Монголын нуус товчоо дундад зууны түүх гэдэг бол угаасаа л язгууртнуудын түүх тийм үстэй. За тэгтэл дээрх зүч хэмээх хүмүүсийн олонх нь язгууртны хүүхдүүд байсан. За зүчи зочи гэдэг айгүй олон нэр гарч ирлээ шүү дээ тий. Ганцхан Чингис хааны хүүхдүүд биш. За тэгэхээр энэ бол яг юунаас ингээд гарсалтай вэ гэдэг зүйлийг харж иж байгаа байхгүй. За харин энэ хиддэх хүний одоо тий яг ингээд хиддэх хүүхэд нэ гэдэг энэ санаа гарч иж байгаа. За уг нэрийг тодруулах бас гол сэжүүр болж өгөх юм а гэж байгаа байхгүй. Үнэхээр ахмад хүү юу, ууган хүү юу те эсвэл одоо отгон хүү юу гэх мэтлэнгээр. За ийм нэр бүхий 14 хүн бий. За эдгээр 14 хүний 8 хүний нэр нь тухайн одоо хэдгээр хүүхэд вэ гэдэг зүйл нь мэдэгдэж байгаа хэдгээр хүүхэд. За тодруулбал за энэ 8 хүүхдээс 4 нь бол ууган хүү, 3 нь 2 дугаар хүү, 1 нь отгон хүү байгаа. За мэдээж эдгээр нь бүгд судрын чуулганд гарч буй мэт санамсаргүй ирсэн зочин мэт гинэт төрсэн хүүгүүд байсан гэхэд итгэхийн аргагүй. Хоёул бодоод үзье. Зочин хасар, зочин бух, зочин дармаала, зочин наху. Монгол язгууртнууд хүүгүүдэд ийм нэр өгөхгүй. Зочин гэдэг чинь өөрөө тэр гэр бүл дээр ирж байгаа газрын хүнийг хилээд нь штэ. Тий, харин тэгэхэд нь штэ яг утга санаа. Тэр чи одоо хар багаас нь тийм нэр өгөө явж байгаа чинь хүн чинь бүр одоогийн хэлдгээр нөгөө үнэхээр сэтгэлийн маш гүн шаргатай болчих гээд байгаа байхгүй. Тэрнээс ахуулаад. Тэгэхээр энэ одоо яг зөчийн одоо тэр зочин гэдэг нэрний утгаас нь аваад үзэх юм бол тийм болох гээд байгаа юм. За шууд хэтрүүлэхгүй хэлэхэд бол иймэрхүү нэр бол гарцаагүй доромж утгыг илэрхийлээд байгаа юм. За тэгтэл зүч хэмээх үг бол хойдох нэрээ тодтох үүрэгтэйгээр оролцож байсныг бас мартаж болохгүй гэж байна. Тий. За зочин хасар тий. За энэ за хүний нэр тодглын үүрэг гүйцэтгэх нь одоо тий яг ямар утгатай вэ гэдэг зүйл бас асуулт болж гарч байгаа. За судлаач доктор Мөнхтлөг маш олон баримт харьцуулж судалж би бол одоо энэ зүч хэмээх нэрийн утга гэсэн энэ судалгааны бүтээлээс ишилж ярьж байгаа. Гэхдээ би тэрийг бүгднийг ярих юм ч боломжгүй байгаа байхгүй. Тэгэхээр аль болох энэ Мөнхтлөг гэдэг доктор тий зүч хэмээх үг нь бол хоёр хэмээх утгатай жүү дээр зэ дисто үүсгэх чи дагуур залгахад бүтэн нь тодорхой болж байна гэж үзэж байгаа. За энэ ямар учиртай юм бэ гэхээр дээр дурдсан 4 хүүхэд нь ууган байгаад байгаа шүү дээ. Ахмад хүүхэд. 3 нь 2 дугаар хүүхэд. За энэ нэг нь отхон те. За энэс 2 дугаар хүүхдүүд нь бол саяны хийдэд байгаа санаатай давхцаад байна. Гэтэл энэ 4 хүүхдээ яах? За энэ 4 хүүхэд дотроос чинь яасан бэ гэхлээр судрын чуулганд өгүүлснээр ба шүү дээ те. Зүчи ихчтэй байсан гэдэг санаа гарч иж байгаа. За тэгэхээр одоо нөгөө 4 болоод хувирчлаа те. За тэгэн гут нь за мэдээж энэ үлдсэн 3 хүүхэд нь ууган хүү тэгтэл эдрийг ихчтэй байсан ахтай байсан гэдэг санааг бас хэлэхэд айгүй хэцүү. Батлах гэхээр арай тэнцвэргүй юу гацуулт гачаад те. Тал 50 ч юм ирж байгаа шүү дээ. Энийг нэг зөвтгөх ганцхан боломж байгаа. За энэ боломжийг бол Мөнхтлөг доктор юу гэж тайлбарласан бэ гэхээр энэ бол дундад зуунд хүүхдийн эндэгдэл маш их байсан. Мэдээж дээрээ ахтай ихчтэй байж агаад тий магадгүй одоо нөгөө эндэгдлэр ингээ байхгүй болсон тохиолдол бас 1-2 байж болно. За ингэхийн бол одоо нөгөө нэг зүч гэдэг нэр тий энэ хоёр гэсэн тоог илэрхийлээд байгаа энэ санаа гарч иж байгаа байхгүй. За дээрэс нь хасар ихчхүү мөртлөө Тэмүүжингийн ахтай шүү дээ.
Тэ? Тэгэхээр энэ бас нөгөө нэг зочийн хасар гэдэг нь бол бас Тэмүүжингийн дүү гэдэг утгаар энэ нэрийг авсан байх гарцаагүй гэж. За энэ мэтлэнгээр дундад зууны бусад улс үндэстний сурвалжийг судлаад зөө ийм сонирхолтой байрамд олныг дүрцсэн байна. Тодруулах нь бол Тэмүүжний дүү хасар, хожин бихий тэ ингээд энэ хоёрын одоо зөч гэдэг энэ хоёроор бол тэ жишээ татсан нь бол бас нэгдүгээр хангалттай баримт гэхдээ одоо нэг дундад зууны одоо нүүлчин гаралтай тий одоо ингээд туваа гэдэг ч юм уу бурайд одоо бусад нүүлчин гаралтай одоо энэ түрэг угсаатан гэдэг ч юм уу тий. За энэ хүмүүс ингээ хараад үзэх юм бол энэ зочи гэдэг нэр бол яг л одоо нэг иймэрхүү хоёрдугаар хүүхдүүдтэй тий иймэрхүү нэрүүдийг өгснгийг бол маш сайн анзаарч гэрхаа ажигласан баг. За тэгээд ер нь бол за би түрүү санаагаа хэлсэнтэй би мөнгөдлөг докторийн бол тэр санааг нь бол бүрэн одоо тий нэг бүрчлэн одоо ингэж хэлж амжихгүй ч гэсэн үндсэн ерөнхий санаа нь ийм байгаа шүү гэдгийг хэлээд байгаа. За энэ бүхнээс үндэслэх юм бол ер нь бол эрт цагт энэ нэрийг ихнэхтэй тий эгчтэй эсвэл ахтай хоёрдугаар хүүхд өгдөг байсан гэж байгаа. За тэгээ явандаа үгийн утга нь алдарч гэх тий мартагдан гэ хоёр дахь одоо хүү тий эсвэл одоо ахмад хүү гэдэг ч юм уу ийм одоо хүнд тий зүч гэдэг нэрийг өгсөн байж болно гэж байгаа байхгүй. Энэ болохоор зүч жичтэй бас дээрэс нь зүч дисто дараалал бол хоёр гэсэн утга санааг илэрхийлж байна гэдгийг судлаач маань маш олон баримтаар судалж гаргаж ирсэн байгаа. За тэгээ энэ бүхнээс үндслээд хэлэх юм бол Чингис хааны ууган хүү түүхэн үйл явдал төрсөн ингээ маргаантай асуудлаасаа болоод хаан ширэнд суух эрхээ алдсан хийгээд зочин хэмээх нэрээрээ хэдэн зууны туршид гэд хилмигцэн хүн болж тарах гэдэг. Тийм багаз Монголын түүхэнд маш удаан хилмигцэн хүн байж тарах бас магадлал өндөртэй. Ахмад хүүгүн авсан бол Чингис хааны араас тий зүч за зүчийн араас бат гэл ингээл явах нь шүү дээ. Ингэж явахсан тийм биз. Гэтэл хожимн ч гэсэн одоо нэг зүчийн угсааныхан алтан гурдны улсынхан дээр эзэнт гүрний хаан ширэнд суухгүй харин өөрсдөө төлөөний гэдэг ч юм уу тий одоо өөрсдөө одоо нэг одоо параг цолоо хувирсан штэ зүч тулуй өгөөдө цагаатаа гэдэг. Тэгтэл нөө тулуйн угсааны мөнхийг дэмжиж бат одоо нэг одоо энэ одоо хүмүүсээс дотроос тий одоо мөнх бол байна гэдэг энэ санааг хэлж байгаа нь хэрвээ бат өөрөө суух гэсэн боловч одоо нэг зочин гэдэг энэ нэр тэр цагаадаан хэлсэн үйл явдал те эдгэр одоо ингээд нэг нөлөөлөх боломжтой болчихж байгаа байхгүй. За их Монгол улсын дараагийн түүхэн үйл явдлуудад ч гэсэн ер нь бол зүч зочин те энэ үг бол ингээд салахгүй байгаа гэсэн үг. За Алтан гургийн дунд суусан ан цав те энэ хүний гарал нэрээс болоод ингээд даймжрах ингээд төдий асуудал бас гарч ижсэн байгаа. Саяны миний хэлсэн жишээгээр. Тэгэхээр чухам үнэн нь яг хаана байгаа вэ? Энэ нь өнөөдөр ч бидний дунд ингээ тий маргаантай хэвээрээ оршсоор байгаа зүйл. Гагцгүй хэлж байгаа санаа нь болохоор зүч бол өөрийнхөө нэрнээсээ болоод тэр төрсэн үйл явдлаасаа болоод хилмигцэн хүн харин мөнх тулах судлаачийн одоо энэ хүү нэрээр одоо тий судалгаа хийсэн нь бол магадгүй 800 жилийн дараа зүчийг цагаатгсан ийм үйл явдал гэж дүгнж болохоор. Ийм зүйл байгаа юм. Бас яг нэг сэтгэл өвддөг шүү яг тэр түүхэн үйл явдал тий хэцүү байгаас тий. За хоёул хамтран ажиллагч ярьчээ. Тэгээ өргөжлүүлээ. За хоёр дахь. Тэгээ. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотгон ажиллаж байна. За ер нь бол орон сууцны үнээр хаусанд амьдрал гэдэг байгаа. За ер нь ийм л юм байлээ л дээ. Нин угуул яри гэдэг шигтэй. За байршлаасаа хамаарад Улаанбаатар хотын одоо байршлуудаас тиймээ одоо орон сууцны апартын 1 м квадратын үнэлгээ одоо нэг за баг 4 саятай газар байх уу байхгүй юу те 5 сая 7 сая 9 сая 10 сая за ер нь 10 сая гэдэг чинь одоо энгийн манднуудын хувьд бол те өндөр үн байх гэдэг шүү дээ. Гэтэл 10 саяар метр квадрат наавн тэгээд 100 метр квадрат гэхээр 1 тэрбум гараа явчихж байгаа. Жишээлбэл 1 тэрбум гэдэг тоо айгүй их өндөр тоо байлаа. Гэтэл одоо энэ орон сууцнуудын хажууд за магадгүй юм том яг юм тусдаа сингл амьдардаг хаусуудын хувьд бол одоо 5 тэрбум 7 тэрбум гэдэг үнэлгээж яригдчих шиг тийм. Тэгэхээр ерөн зүгээр нэг юм асуух гэдэг нь ялгаа байхгүй орон сууцнд амьдрах юм бол 5 тэрбумынх байна уу 3 тэрбумынх байна уу 1 тэрбумынх байна уу ямар ялгаа байна. За нэг гараж нэмэгдээд машинаа тавих нэг хааш хаашаага 5 алхам зай байна. Орлоо орцгоод нийтийн нэг орц байна. Нийтийн орон сууц байна. Нийтийн орон сууцанд зөв гэдгийг 100 сая нийтийн орон сууцанд амьдрах 1 тэрбум нийтийн орон сууцанд амьдрах хоёр чинь ер нь хэлбэрийн хувьд нэг юм хятад маягийн ягаам нэг Хонконг чинь нэг иймэрхүү шүү. Нөгөө бөөнөрөө амьдрах гад нэг өндөр юмуд барай жижигэн байшингууд барай. Тэгээд голд нь нэг оц хийж өгөөд ингээд нийтийн орон сууц, нийтийн хөлсний байр шиг маягийн юм багхгүй юу? Энэ апарт гэдэг юм. За мэдээж улам тансаг гоё болох гээд дахиад өөр одоо улс орны соёлыг шингээсэн апартууд баригдчихл байгаа л да. За ерөн зүгээр санаа нь бол ерөөхдөө нэг иймэрхүү юм шиг харагдаад байдаг. Хаус гэдэг байгаа бол нөгөө нэг өөрийн гэсэн эдлэн газар гэдэг юм чи хамгийн гоё зүйл байхгүй.
Одоо манай Улаанбаатар хотын хамгийн үзэсгэлэнтэй хотоо хардаг тийм харуулцтай газар амьдрэх юм хүмүүс хаана амьдрах гэхээр уул нь гэр хороолол юм байл. Одоо энэ чингэлтэй энэ өндөр уулс эндээс ингээ хот руу харах ямар гоё байдаг гэж тэг бүр ингээ асгацсан сувдыг хардсан шүү дээ орой. Гэтэл апартмент амьдарч байгаа хажуудлынхаа байрыг хардаг байхгүй. Өлөөлөх хөрөнгө худалдаж авч байгаа хүмүүст бол нэг анхаарах зүйл байдаг. Тэрний юу гэхээр харуулц. Маш том тааламжтай таашаалыг өгдөг. Гэтэл одоо нэг апартмент амьдарч байгаа хүмүүс яг үнийг хэлэхэд 20 м цаадах байшиг л хардаг шүү дээ. Байрнуудыг л хардаг, эргэн тойрондоо баригдсан байлгуудыг л хардаг. Нөгөө тэр бумаар авлаа гэдэг ч юм уу тий. За тэгэхээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр ер нь бол өөрийн гэсэн газартай, өөрийн гэсэн эдлэгэн газартай тий. Өөрийн автомашин орлоо тавих зогсоол гараж нь байгаа. Гэх мэтчлэн тэгээд хэмжээ хамжааны хувьд бас том орон сууцны үнээр та ийм амьдрал руу тэмүүлээч гэдэг. Энэ өөрөө таныг нөгөө нэг оцсондоо хогоо хайцсан байж тээ нүүдэн тэнгицсэн байж тээ нөгөө сөөхөн ажиллаа хийж гинөө гэх мэтлэн тийм олон стрессүүдээс уулан салах юм байна. Ялангуяа хот дотроо байдаг бол тэгээд нөгөө нэг намдар газар учраас яг энэ гэр хорооллын маань утаа энэ юм энэ хонхот ч л бүглэрдэг шүү дээ. Тэгэхээр утаа, төвчрэл, стресс бүх юмуудыг та нөгөө нэг хэдэн жил ажиллаж олсон мөнгөөрөө ч гэсэндээ эргүүлээд авсаарлах байхгүй стресс тагшуулж авсаарлах. Тийм учраас ер нь хаус руу бас тэмүүлвэл илүү тэ одоо юу гэдгийг тав тухаасаа сэтгэл ханамжаасаа агаараасаа хүүхдүүдийн ирээдүй ээж аавынхаа тухтай байдалд илүү бас зөв сонголт болох юм болов. Та бас дахиад нэг бодоод үзээрэй л гэх гээд байгаа. За Garden City хотхон нь бол 2017 оноос хэрэгжиж байгаа. 5 давхар орон сууцнаас бүрдсэн. Ярмаг орчны бүх нутгийнхаа хамгийн тав тухтай ногоон байгууламж ихтэй хүн болгоны мэддэг хотхон болсон. Тэгэхээр 90-ад онд одоо хүүхдүүд өдөржин гадаа тоглоал аав ээж нь дуудаж гэртээ оруулдаг. Олон тоглоомын талбайд болохоор хүүхдүүд нь яг энтэй адилхан гадаа гараад те яг энэ дижитал хэрэглэнээс илүү холдож хотхоныхоо хүүхдүүдтэй найзууд болдгоо. Хотхондоо сургууль цэцэрлэгтэй болохоор 2 минут алхаад хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргээд өгөх боломжтой. За Garden City хотхны үргэлжлэл нь Garden City House хотхон нь нийтдээ 6 га талбайд 200 айлын таун хаус бүтээн байгуулалт хийгдэж байгаа. За энэ төсөл нь бол орон сууцны үнээр хаусанд амьдрах боломжтой мөн айл бүрд эдэлбэр газартай болохоор лагерта байгаа юм шиг гэр бүлэрээ тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлдэг. Төвийн дид үтсэд бүрэн холбогдсон болохоор ашиглалтын зардал нь орон сууцтай адилхан гардаг. Хэмжээний хувьд хэд том биш байсан. 114 м²-аас 158 м² талбайтай таун хаусуудыг санал болгож байгаамаа. Та бүхэн Ярамгийн Garden City хотхон дээр загварын байрыг очиж үзээрэй. Тэгэхээр орон сууцны үнээр хаусанд амьдрий Garden City House хотхон гэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 77 75 77 75 77 77 яг нөгөө Мөнх хадаа биш үү Ярамхт байгаа мөнх хадаа нөгөө нийслэлийн сэтгхайнд хамгийн газрын зүүн талд байлж байгаа. Яг мөнх хадагийн шоурумын замын эсрэг талд нь Garden City House хотхон гээд байрлаж байгаа юм байна шүү. За бид бүхнийг дэмжин ажиллаж байгаа Garden City House хотхон хамт олондоо баярлалаа. За дараагийн цагаатаа. За цагаатаа бол Чингис хааны хоёр дахь хүү. Дундад Аз дахь Монголын цагаатаан улсыг үндэслэгч. Цагаатаа багаасаа ухаалаг, авьяаслаг гэгдэж, эцгийн бэлэг сургаалыг сайн тусгамтай авч чадсан бөгөөд залуугаасаа эцгээ дагаж их Монгол улсыг байгуулахын төлөө тэмцэлд оролцож, Дундад Азийн аян дайнд зам гүүр барих ажлыг эрхлэн гүйцэтгэжсэн. Энэ бол маш чухал ажил байхгүй. За Алтан улс, Сартуул одоо бидний хэлж байгаа 29 улс улсыг дайлахад ах дүү нарын хамт нэгэн зэрэг нэгэн замын ингээд цэргийг өдөрдөж явсан. Тэрээр Сартуулын Отраар, Үргэнж, Самарканд эсрэг энэ дайны эсрэг стратегийн чухал хотуудыг эзлэхэд хувь нэмрээ оруулсан эрлэхэг бас жанжаа. Түүний нэрний утгыг бол судалсан эрдэмтэд янз янзын санал дэвшүүлсэн байдаг бөгөөд зарим эрдэмтэд түүний нэрний гарлыг Монгол үгс бус гээд Япон ингээд Азийн зарим улс орнууд бол цагаан гэдэг үгийг бол амьтанд хэрэгэлдэг гэх мэтийн ийм судалгааг бас хийсэн байдаг. Гэтэ энэ гадаад судлаач ч үү. За тийм бас. Зарим нэр бүхий төвөгчд бол цагаадаг зүрчийн дүү гэдгийг бол бид бүхэн мэдж байгаа. Зүрчийн гарал үүсэл их хэрэгэлзээтэй байсан учраас Чингис хаан 2 дугаар хүүгээ минийх шүү хэмээн ойр дотн гэсэн утга бүхий цагаадаг гэх үгээр нэрлсэн байж болох юм. За энэ бол яг шийдсэн зүйл шүү дээ болох юм гэдэг ийм санал дэвшүүлсэн байдаг. Гэвч судлаач доктор Алтан Сөх 13 дугаар зууны үеийн Монгол нэрний судалгаа гэсэн энэ судалгааны бүтээлдээ бол бид бол энэ үг саналдаа бол санал нийлэхгүй байна. Яагаад вэ гэхээр ингээд язгуураас үүссэн ийм нэртэй Цагаалун гэдэг хүний нэртэй энэ бол бас үл үнэмшнэ. Яагаад гэвэл бас цагаатаа тийм юм бол Цагаалун бас нэг тийм болох юм уу гэдэг энэ утга санааг хэлээд байна шүү дээ. За харин монгол хэлний цагаан хэмээх үгтэй холбон тайлбарласан эрдэмтдийн санал бол илүү бодтой гэж үзэж байгаа. За монгол төрийн уламжлалт уламжлалт тогтолцоонд бол цагаан гэх энэ нэр, цол, эзэн, язгууртан гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн
хааны удам угсааны язгууртныг цагаан ястан химэн цагаан өнгөөр илэрхийлж харин тэдэн захирагдах игэл ардыг харц араан гэд те химэх хар өнгөөр илэрхийлдэг байснаас нь бол ойлгогдож болох юм а гэж. За монголчуудын өнгөний бэлэгдэлд цагаан өнгийг сайн сайхныг бэлэгдэж цагаан санаа, цагаан сэтгэл, цагаан зам, цагаалах, цагаатгах те гэх мэтээр одоо хилцдэг. За Монголын нууц товчондох цагаан буу гэсэн үгийг эрдэмтэд сайн бэлэг тэмдэг буу гэсэн бэлэгдлийн утга байдаг гэдэг утга санаагаар нь хэлдэг. За монголчууд уг язгуураас үүссэн те нэрийг үр хүүхдэд өгдөг. Нэг иймэрхүү өгнөд гэсэн үг. Тэгэхээр цагаатаа хэмэх нэрийн хэрхэн ойлгохыг бол сонсогч та бүхэнд те яг өөрт чинь ингээ үлдээ гэсэн санаа хэлээд байгаа. Тэгэхээр энэ бол цагаат бол яг өнгөний талаар өнгөний бэлэгдэлтэй л гэсэн утга санаа хэлж байгаа байхгүй нөө цагаат тий. Тэгэхээр цагаан өнгөтэй холбож үзэж байгаа нь ер нь зөв юм. Зөв юм а гэдэг санаа хэлээд байгаа. Зөв юм а гэдэг санааг зүгээр энд хэлээд байгаа. Тэрнээс биш яг бүтэн яг ингээд эцсийн байдлаар буусан юм бол байх. За Чингис хаан бол амьд цэрүүндээ эзэлсэн улс иргэний газар нутгийг 4 хүүгүүдтэй хувь ус болгож хувааж өгсөн. Цагаатад Сартуул улсын Сэр Дарья, Амуу Дарья мөрний сав газар болох энэ газрыг Долоон гол, Дорнод Туркестаны нутаг дэвсгэрт оногцсон бөгөөд мөн түнд одоо хараачаар мөнх ноён тэргүүтээ 8,000 иргэнийг өгсөн байдаг. За цагаатаа хуу улсаа тохируулахад ихээхэн анхаарч өөрийн ордуудыг өргөтгөн байгуулсан байдаг. Тэрээр зуны одоо ордоо бол Алмалик хотын харьяанд ил голын хүндийд гэд наран нэртэй газарт байгуулсан болвол өвлийн ордоо Илийн голын эрэгт одоо Мировик Иля гэд ийм газарт одоо байгуулсан байгаа байхгүй. Цагаатан орд өргөг бол улуук ip буюу улуук их хэмжээний гэдэг байсан гэж байгаа. Цагаат тий улуук энэ нэг юу л да үлэг улс гэдэг гэсэн утга санаа хэлээд байгаа. Тийм. Хожим за би энэ дэр тулуй дээр хэлээ те. За цагаадаг ах одоо ингээд зочтойгоо эв түнжин муутай байсан тухай сурвалж бичигт өгүүлсэн байдаг. Төргөн ууртай сансан боцноо шууд хэлчихдэг. Цагаада хаан эцгийн ширээг зочтой булаадалд нь тэднийг түүнийг мэрэгдийн орхицс гэж доромжилсан бөгөөд тэр хоёр хэсэг маргалцсны эцэст цагаадаан санаачлагаар өгөөдөг их хаан дүрмжлөхөөр тогтсон байдаг. За Сартуул улсын хуучин нийслэл үргэнчийг байлдах үед бол зоч цагаатаа улс нарын зөрчил бол хамгийн дээцэгтэй үрж хурцсан гэж үздэг тийм. Энэ нь хожимын тэдний үр хүүхдүүдийн харилцаанд бас муугар нөлөөлсөн нь бол дараагийн түүхэн үйл явдлаас бас тодорхой харагддаг. Чингис хааныг тэнгэр тайлсны дараа 1229 онд Хэрлэнгийн хөдөө арал өгөөдөг хаан ширээнд өргөмжлөхөд нь бол их хурлаа цагаатаа отгон дүү тулуун хаамт чухал үргийг гүйцэтгсэн байдаг. За өгөөдөг хаанчлалын үед бол цагаатаа нэр хүнд маш өндөр байсан. Тэр тусмаа тулуйг бас маш их барсан шүү дээ баг дуу. За энэ үед бол одоо Алтан уургийн одоо хааны удмаас үлдсэн ганц ах нь болчихж байгаа байхгүй тий. Өгөөд хааны хувьд бол тийм учраас түүний нэр хүнд бол улам одоо ингээд дээшилсэн гэж хэлж үзэж болно. Цагаатаа бол Чингис хааны бэлэг сургаал, их засаг, хуулийг сайн мэддгийн хувьд өгөөдөг 13 жил төр барихад нь түүний гол өмг төшиг болж байсан. Ялангуяа тэр өртөө улаа одоо бүхий л одоо тэр дайн тулгааных байлд дагуулыг дэмжих ингээд бүх зүйлийг нэг бас давхар дэмжиж өгч байсан. За их Монгол улсыг бэхжүүлэх үйлсэд бол бүхий л оюун ухаан зүрх сэтгэлээ зориулсан өгөөдөг хаан тэнгэр хайснаас хойшоогоо хагас жилийн дараа 1242 оны дундуур цагаатаа бас таалал төгссөн байдаг. Цагаатаа хаан ардын ингээд цагаатаа хаан ардын аман зохиолт бол чадaltaй одоо ингээд дүрээр мөнхөрсөн бөгөөд түүний нэр түүний хувь улс түүний одоо ингээд улсын төрийн албан ёсны монгол хэл болон тус улсын нүүдэлчдийн нэр болон түүхэнд тамгалагдсан үлдсэн байдаг байхгүй. Яа нөгөө өгөөдөө хаантаа хэлсэн байдаг чинь миний улс бол инх тайван улсаа гэдэг хотоос одоо ингээд толгой дээрээ дүүрэн сакс дүүрэн алтаа явсан ч тэгээд яг нөгөө тэрийг хэлэхээр хүмүүс сакс дүүрэн алт чинь маш хүнд ч тэр хүний хүүзүү тэр хүүхний яаж тааж ийнэ гэж. Торгоны замын инх байдлыг хэлээд байгаа царай. Тий бас тий. Ер нь бол нэг инх тайван бол манай улсад нэгэнтээ тогтцоон гэдэг санааг хэлээд байгаа юм. Тий. Тэгээд нэг 29 руу хийж байгаа аян дайны чинь нөгөө юу гэдгийг жилийн дараа ирнэ гэж тооцоолж яхад Мухаммед шах тий тооцоолж яхад чинь цагаатаа эхэлж яваад тэр замыг нь зассан гэдэг тий. Одоо их Монгол улсын цэргийг 29 руу хүрэх тэр өндөр уул хад давах замыг нь цагаатаа эхэлж явж замыг зассан гэдэг тий. Нөгөө нуруугаад гол нь чинь нөгөө урд байгаа дайнаа хийчээ тэндээс чинь нөгөө юу гэдгийг нөгөө чулуугаар харавдаг зэвсэг тий дайны зэвсгүүдийг авчихсан. Тэгээд тэрүүгээрээ тэр одоо хот улсуудтай байлдах гэж явж байгаа шүү дээ. Ер нь бол их цэргийг бас нэг аюулгүй явуулах. Зам гүрч өөрөө маш чухал байхгүй. За өгөөдөө. За мэдээж өгөөдөө хааныг бол их Монгол улсын дараагийн хаан учраас тий өгөөдөө хааны үеэр бас хэд хэдэн нэвтрүүлэг хийх учраас энэ удаад бас нэлээд
товчлс хийгээд яриа явчих тий. Зүгээр нээлттэй ярьж болох. Болох уу? За хоёулаа нээлттэй ярьчих ба. Ерөнхийдөө энэ нэвтрүүлэг маань баг энэ орон бүтээлийн жилийн маань хаалт нэвтрүүлэг болж байгаа шүү. Тэгэхээр хоёулаа өгөөдөө тулуу гэдээ дуусгая. За тэгээ тий. За 1229-1241 оны хооронд хаан ширээн суусан өгөөдөө хаан болов Чингис хааны бүртөө үжин хатнаас төрсэн 3 дугаар хүү тий. За мэдээж Чингис хаан өгөөдөө хааны түүхэнд бол тий яг хамгийн анх яаж гарч ирсэн бэ гэхээр 1203 онд Ван хаан там нэг дай хийсэн байгаа шүү дээ. Муу өндөрт толдоход өгөөдөө шарахтаад түүний одоо ингээд амийг борхол аварсан тухай Монголын нуус товчонд анх тэмдэглэгдэж гарч ирж байгаа. За ингээд 1211 онд Чингис хаан Алтан улсыг дайлахад бол өгөөдөө хааны нэр гарч ирнэ. 1219 онд 29 улсыг дайлаар мортоход мэдээж өгөөдөө бол ах нарынхаа хамт ах нараа эвлэлэл зүйлэх одоо аавдаа тоёд ингээд өмг төшиг болох гэх мэтлэн зүйл явж байгаа. Ингээд яг 29-ийн дайнд бүтэн оролцоод 1225 онд их нутагтаа буцаж ирсэн тийм биз. За ингээд сүүлдээ яасан бэ гэхээр Чингис хааныг таалалт өгсөний дараа 1229 онд бол Хэрлэнгийн хөдөө арал их хуралдаа зарлан хурлаж өгөөдөө хаан ширээнд өргөмжилдөг. За Монголын улс товчонд өгөөдөө тий хааны нэр бол нийт 34 удаа бичигдсэн байдаг. Гадаадын хид хідэн одоо эрдэмтэд судалгааны бүтээлдээ өөрсдийнхөө саналаа тий нэрийн талаар нь бичсэн байдаг. Бөгөөд үүнийг нэгтгэх юм бол өгөөмөр ойр дотн хэмээх утга санааг илэрхийлдэг гэдэг бол Монголын одоо эрдэмтэд судлаач тий аюудаан очиргаа доктор тий монголчуудын гарал нэршил гэсэн 2008 оныхоо бүтээлдээ судалгааны бүтээлдээ өгөөлээ зэрэг энэ үгс нь ухта их том ууган өсөглөн ахмад настай гэсэн утгатай нэг язгуур нэр тий бололтой гэж үзсэн байгаа. Харин Монгол Улсын их сургууль Монгол Улсын боловсролын их сургуулийн доктор профессор Гэрэл Адрах. За энэ хүн бол өгөөдөө тий судалгааны бүтээлдээ бол өгөөдөө нь өгөөдөө буюу өөдлөх, өгсөх, дэвших гэсэн утгатай монгол үг байж магадгүй гэсэн байдаг. За энэ бол яг энэ дундад зууны монголчуудын нэр хоч гэсэн энэ судалгааны бүтээлдээ дурдсан байгаа. За харин яг доктор Алтан сүх хамгийн сүүлийн судалгаа бол одоо доктор Алтан сүхийн тий Монгол 13 дугаар зууны үеийн Монгол нэрний судалгаа гэсэн судалгааны бүтээл 3 бот одоо тий гарсан байгаа шүү дээ. За энэ Алтан сүх бол доктор Алтан сүх тий ингэж утсан байгаа. Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа хэмээх судалгааныхаа бүтээлдээ бол өгөөдөө хэмээх нь өгөө гэдэг одоо энэ нэрийн үндэс тий энэ одоо ингээд бөгөөд энэ өгөө гэдгийг тайлбарлсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ өгөө гэдэг маань ямар хуу утга санааг илэрхийлж байгаа вэ гэхээр маш сайн судалж би одоо тэр хүний одоо ингээд тэр санааг бүгднийг хэлэх гэхээр угаасаа нэвтрүүлэгт амжихгүй. Тэгэхээр би шууд товчлоод хэлчихье. За энэ болвол эрдэм төгс, туршлагатай Баатар Эрсийн тэ эрс гэсэн утга санааг илэрхийлнэ гэсэн ийм санааг хэлж байгаа. За тэгэхээр одоо ахаал өгөөдөө гэдэг нэрийг яг ямар утга санаа илэрхийлж байгаа юм бэ гэдгийг ахаал сонсогч нартаа үлдээхээс өөр арга байхгүй. Тийм байна. Одоо би нэг дандаа нэг юм хин баримталж хэлээд байгаа шүү дээ тий. Ялангуяа ер нь бол дүгнэх зүйлийг бол сонсогч нартаа үлдээсэн нь дээр байж тарах гэдэг юм. Яа харахгүй нөгөө хэл шинжилэл гэдэг чинь өөрөө асар чухал мэргэжил байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо энэ үгийн үндсийг одоо төрөг угсааны үг байсан юм уу те гэх мэтчлэн ингээд одоо ямар нэг юм хайх ирэх болно шүү дээ те. Тэгэн гол ялтай хязгаарыг хэлж гэдэг юм уу. Ингэн гол хаанаас ямар үгүүд ямар тохиолдолд яаж гарч батлагдсан юм бэ. Тэр нөгөө нэг алтай гэдэг шүү дээ те. Тэр чинь улаантай гэж байгаа үг гэх мэтчлэн. Энэ үг чинь Казахстан руу очихлоорэ тэн дээр нөгөө алаа ачуу гэд тэгэн гол нэг улаан одоо ац гэдэг ч юм уу тиймхүү тайлбар бас ингээ орж ирэх юм шиг л. Ингээд нөгөө яг үгийн үндсийг хаанаас яаж хэрэгэлдэг, яаж бичдгээс ахуулаад хэл шинжилэлд маш чухал салбар юм байлээ. Бид нар болохоор салбар тий. Одоо нөгөө өгөөдөө гэдгийг хараа түрүүн сайн нөгөө нэг цагаатай гэдэг дээр цагаан гэдгээс өөр барих баримж олдохгүй нэхэр юм инээд үрдсэн байхгүй. Яагаад зүгээр цагаан гэдэг үгээ хайгаад байгаа юм болоо. Бид нар тэгвэл цагаан гэдгийг өөр хаанаас хайж болдсон болоо гэж энийг ургуулаад бодоод явж байгаа нь дараа дараагийн хүмүүст манаас яг иймэрхүү сэтлүүд өгчл байдаг баг. Тэгэхээр өгөөмөр одоо өгөх гэдэг тэр үгийн үндэс байгаа учраас бид нар магадгүй өгөөдөө гэдгийг тэгж хайгаад байсан чинь энэ хүн болохоор Баатар Эрс гэдгээс тайлбарласан байна шүү. Маш сонирхолтой юм. Харин тий. Ер нь бол доктор Алтан сүх бол Туркд докторхоо зэрэгээ хамгаалсан. Тэгээ яг нэр шинжилэл одоо ингээ эртний одоо хүмүүсийн яг ялангуяа нэрний ингээд тусгайлсан судалгаа хийдэг байхгүй. Тэгэхээр бол маш энэ судалсан судалгааны бүтээлүүд нь бол маш үр дүнтэй бүтээлтэй болоод байдаг. Би нодлон нөгөө нэг юу яасан шүү дээ. Одоо их Монгол улсын түүх гэх 50 одоо дугаар хийх гэдэг шүү дээ. Тэг чи хамгийн дөрүүлээд би чинь доктор Алтан сүхтөр очиж байгаа юм чи. За сайн байна уу найзаа гэл. Сайн байна уу гэл. За хоёлаа танилцаадахыг гэл. Угаас нөгөө юу хийдгийг маш сайн мэддэг учраас за найз нэг иймэрхүү 50 сэдв гаргах чад байна чи энэ дэр нэг ингээд зөвлөгөө өгч. Өө би тэр чинь 3 цаг ажил дээр нь цай унгаа тэрэн дээр чинь ингээд бас сууж байгаа. Надад бас маш их тус дэмжлэг болсон. Тэгээд ч бас ингээд судалгааг нь бас агиух ингээд нэвтрүүлэгт болгон дээр ашиглаад байдаг. Ийм залуу би. Тэ. За ер нь бол өгөөдөө хаан бол тэ төр барих хугацаанд бол эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлсэн.
За тэр нь бол мэдээж нөгөө нэг дараагийн үйл явдлуудаас нэлээд сайн харагдаж байдаг тий. Гэхдээ Өгөөдө хааны нэг онцлог байгаа. За энэ юу вэ гэхээр Өгөөдө хаан болсныхоо дараа Чингис хаан болон түүний дараа Алтан уургийн маш олон хаадууд байна шүү дээ. Лэгдэн хаан хүртэл тий 34 гэн 35 гэн за ингээ бүх хаадуудыг бол 39 болдог. Тэндээс Алтан уургийг насах юм бол гэл янз янзын тоогаар нь л да яаж тайлбарлахаас шалтгаална. За ингээд энэ бүх хаадууд дотроос нөгөө нэг маш чухал үйл хийсэн байхгүй. Тэр юу гэхээр өөрийнхөө үйл ажиллагаанда үнэлт дүгнэлт өгсөн цор ганцхан. За. Тэгээ би 4 сайн зүйл хийсэн байна. Би 4 муу зүйл хийсэн байна гэл ингээд хэлдэг шүү дээ. За энэ талаас бол нэлээд онцлог хаан. За мэдээж 1231 оноос тэ одоо нэг Чингис хааны одоо нэг бэлэн байр суурин дээр суусан учраас эцгийн гэрээсээр тэ алтан улсыг мөхөх аян дайныг эхлүүлдэг. За энийг нь мэдээж нөгөө алтан уургийн Арслан бар мэт гэдэг шиг нэг цагаатаа тэ тулуу идэр бүгд дэмжиж байгаа. За ингээд дэмжихээс гадна за энэ дайн болдог тэ. За ингээд алтан улсыг бол ингээд эзлээд аваад ирдэг. За ингээд эзэлж ирснийхаа дараа 1235 онд 75 гэдэг газар их хурлыг хурлуулсан. За энэ их хуралдаагаар бол хамгийн олон зүйлүүдийг шийдсэн байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр нэгдүгээр алба татварын нэгдсэн тогтолцоог бий болгосон байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ямар иргэдээс ямар хуу хэмжээний алба татвар хураах вэ гэдэг зүйл байгаа байхгүй. За энэ бол малчтаас гэсэн үг. За малчаад гэдэг нь болохоор Монгол гэдэг үг сонсогдож байгаас тухайд бол тийм байгаа. За тэр нь юу гэхээр 100 мал тутмаас нэг малыг татварлуулж авна. 100 малаас нэг шүү. За одоо энэ айгүй сонирхолтой тоо баримт байхгүй. За татварын тухай бид нар айгүй олон сүлүүдний айгүй яриад байна тий орчин цагийн татварын тухай. За гэтэл энд бол монгол хүмүүсээс 1% татвар авдаг гэсэн байгаа сте тий 100 мал. Гэтэл энэ ч бас нэг хуулийн цаалттай. Нөгөө хонин толгой руугаа шилжүүлээд тий 100 хоноос доошоо хонтой хүмүүсээс татвар авахгүй. За цалингийн доод хэмжээс татвар авахгүй гэсэндээ л адилхан гэсээс ойлгож байгаа. Тийм ээ. За тэгэн гоо дундад цалинтай хүмүүсээс 1% татвар авна. Их татвартай байсан ч 1% татвар авна л гэсэн үг байхгүй юу? Мал дээр нь тооцоод үзсэн. Энэ чинь амжиргааныхын сэдв мал мөн шүү дээ. За ийм зүйл гарч иж байна те. Гэтэл тариаланч тариагаас. За тариа гэдэг чинь хин тарих уу гэдэг. Гүрний үед болохоор зөвхөн мал малдаг нүүдэлчин ард байхгүй нь л те. Тариа тарьдаг юу гэдэг бүх улсууд одоо ингээд өөрт нь байна гэсэн үг шүү дээ. Эзэнт гүрэн өөрөө том шүү дээ те. Том. Гэхдээ тэн дотор нөгөө нэг мал гэдэг маань болохоор Монгол гэдэг тэр шууд бууж байгаа байхгүй юу? Мал нүүдэлчин мал аж ахуй те. За тариагийн 30 одоо эзлэгдсэн улс орны одоо ингээд зүйлүүд орж иж байгаа юм шиг бууж байгаа сте тий. За энэ дээр яах вэ гэхээр нөө 10 таар гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор юу вэ гэхээр таар гэдэг нь шуудаа хэлээд байгаа юм л да. За ингээд хэмжээтэй тий таар нь шуудаа гэж ярьдэн штэ. За ингээд 10 таар тариа тутмаас нэг таарыг улсын санд хураах зарлиг гэж байгаа. 100 нэгөө 10 нэгөө гэж. 11 тийм ээ тий. За энэ бол 10% татваргааз. Тийм ээ. За тэгэн гут нь энэ чинь нөгөө нэг өгөөмөр сэтгэл гэдэг өгөөмөр бодлого ард иргэдээ бодсон бодлого явж байгаа сте. За энэ л нэг зүйл яваад байгаа юм. За 1% татвар шүү тий. Одоо орчин цагт 1% татвартай байл яах вэ? Гоё гастай тий. За нэг иймэрхүү гоё зүйлийг бас тий ингээ хэрэгжүүлж чадсан гэдэг санаа хэлээд байгаа. За үүнээс гадна мэдээж нөгөө өртөө улаа гэдэг зүйлийг барьж байгуулсан тий. За энэ бол мэдээж орчин цагаар бол баг интернет гэдэг зүйл байхгүй. Монголчуудын аян дайн нь бол ягаад айгүй хурдан явагдаадсан бэ? Мэдээллийг маш хурдан аваадсан бэ гэдэг зүйл бол мэдээж энэ өртөө гэдэг зүйлтэй холбож ярьж байгаа тий. За ингээд цагаатаа улстай холбох ажлыг цагаатаа гүйцэтгсэн тий өгөөдөөгийн санаачилсан гэл энийг цагаатаа дэмжсэн ингээд эзэнт гүрний нийт нутгаар гэсэн үг шүү өртөөг байгуулсан гэл. За тэгээ энэ өртөөнд чинь ер нь бол бас нэг сонирхолтой мэдээ баримтууд байдаг. Тэр мэдээ маань юу гэхээр бүр ингээ юан гүрний үед бол өртөөг одоо бид нар нөгөө өртөөг онгоч нэг юм зай тооцоод тэр зайд чинь ингээ нэг адуу морь унаал хурдан давхаал тий дараагийнхаа ингээл яваал мориос сэлгээл хоолоо идчихэл газ ингээ давхийг хэлээд штэ. Гэтэл юан гүрний үед бол энэ өртөөгөөс чинь ганцхан мориноос гадна шүү бүх төрлийн амьтдыг ашигладаг байсан байгаа. Дээрээс нь хүн хүртэл өртөө идэгсэн баг. Гүүж кроссч гүүж гэдэг. Одоо тэрнээс ч одоо нэг нэг дамжуулж гүйдэг чинь. Бөөхэ. Тий бөөхэ аахгүй. Бөөхэ илч. За яг энэ ч гэсэн одоо юан гүрний үед байсан гэж үзээд байдаг. За ингээд мэдээж өгөөдөө хааны төр барих үед бол Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд те Умард Хятад, Дорнод Туркестан, Дундад Аз, Эрчим мөрнөөс ижил мөрөн хүртэлх Кавчакийн тал нутаг мөн Монголын одоо ингээд засаглал сайн батжаагүй ч Иран, Кавказ зэрэг зарим улс багтаж байсан. За хар орим хот бол эзэнт гүрний нийслэл байсан. За эндээс бол дэлхийн нийслэл бол хар орим хотоо тий Монгол бол дэлхийн хувь за яг хар орим хотоос шийддэг байсан гэдэг энэ санаанууд гарч ирдэг. За ингээд өгөөдөө хаан 1241 онд тий өвлийн ордондоо Абдул Рахман гэдэг сайттайгаа үр цайтал тий одоо ингээд шинжин гэдэг ч юм уу борд арсыг хэтрүүлэн хэрэглэснээс болоод таал төгссөн гэдэг юм баримт бас байдаг. За бас зарим нь бас
хүртчихгээд байдаг байсан гэж бас нэмээд идэг шүү. Энэ зүйлээ бол өөрөө бас хүлээн зөвшөөрсөн байдаг шүү. Би одоо дараагийнхаа дугаар дээр илүү тодорхой ярихгүй бол дараагийнхаа дугаар дээр ярих юм. Гэтэ яхаарахгүй нөгөө ингэж юм л та. Дөрвөн муу зүйл хийсэн гэж байгаа шүү дээ, тийм. Өгөөдөө хам дөрвөн муу зүйл хийсэн гэж байгаа. За энэ дөрвөн муу зүйл хийсэн дээрээ бол хамгийн нэгдүгээрт бор дарсанд орсон минь муу зүйл болов гэж байгаа. Тийм. Энэ нэг номерийнх. За тэгээ хоёр номерынханд нь болохоор одоо нөгөө нэг юу яаж байгаа. За ч гэж 2 3 ажиг ойлгох гэдэг юм. За одоо нэг эцгийн үеэс зүтгэсэн гэж байгаа. Доголох уу гэдэг жанжныг муу хүн эмийн үгэнд орж байгаа байхгүй. Хөнөөс маань буруу зүйл боллоо гэж байгаа. За тэгээ 3 дахь нь юу гэж байгаа вэ гэхлээр 3 дахь нь одоо ах дүүнэрээс харамлаад те нөгөө нэг юм зэр гөрөөсийг нөгөө нэг хашиж одоо нөгөө нэг ан агнах те ингэж хашиж одоо юу яалаа. 3 дахь нь тэр биш шүү. 3 дахь нь болохоор юу байгаа шүү. Отголчин авахын нутгаас им авсан маань буруу боллоо гэж байгаа. Отголчин чинь зүүн гарталтай байгаа тий. Отчин чинь ав гахын штэ. Тэгээ энэний ухсааны удмынхнаас эн чинь нөгөө нэг одоо нэг юу штэ. Тийм ээ ойлгочлаа. Ойлгочлаа тий. Бас хөгдөж цоцлохгүй гэдэг шиг. За тэгээд энэ эдэр нөхгүй. Тэгээ ингээд ингэ мэтлэн ингээд тэгээ зөвлөдөн дээр зэр гөрөөс гээл ингээд ороо явчихж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь өөрөө өөрийнхөө бурууг шууд хүлэн зөвшөөрч штэ. Ямар гоё юм бэ гэдэг шиг тий. Одоо өсөж жишээл ингэх гээд байхгүй миний санаа. Тэмүүжин буюу их эзэн Чингис хаанд бол өөртөө нь харьцуулах гэдэг юм уу тийм хүн байгааг баг. Өгөөдөө хувьд бол эцэгтэйгээ өөрийгөө харьцуулах байхгүй. Тэгэхээр тэр хүний чинээнд хүрэх гэж гэдэг юм уу? Тэр хүний бодлогыг үргэлжлүүлэх гэж ихээр өөрөө би зөв юм хийвгүй, буруу юм хийвгүй гэдэг бас бодох. Тийм хоёр дахь хаан болоо явчихж байгаа байхгүй. Тэ нэгтгэх нь биш. Тэгээ яг дараагийн хаан хаадууд нь бас нэг өөрсдөө үнэлээгүй юм бас энтэй жиж магадгүй те яг шууд Чингис хааны дараа суусан учраас тэр чинь өөрийнхөө бас нөгөө нэг хийсэн үг нөөч би эцгийн бэлэн байр суурин дээр суусан те гэдэг санааг хэлээд байгаа юм те. За тулуй. Толуй гэдэг те. За ер нь бол толуй. За дэлгэрэнгүй тайлбартаа Монголын нууц товчонд бол толуй гэж явдаг болсон байлээ. За Чингис хаан нь бол бүртээ хатнаас төрсэн отхон хүү те. Их Монгол улсын төрийн хэргийг хамгаарагч. За энэ бол юу гэсэн үг вэ гэхлээр Чингис хааныг таалд өгсөний дараа бол төрийн эрхийг бол 2 жил төр хамаарсан зүйлийг хийсэн байгаа тийм. За Толуй их хааны ширээнд албан ёсоор суугаагүй боловч их ноён цолтой гэсэн энэ юм явж идэг. Энэ юм ч яг нөлөө бүхий хүн гэсэн үг байхгүй. За Толуй их Монгол улсын төлөө зүтгэж эрт таалалд өгсөнд бол түүний нэрийг Толуй нэрийг шүү цээрлэж их ноён буюу улуу хэмээн тэмдэглэж байсан гэдэг гэж байгаа. За Чингис хаан амьд цэрүүн байхдаа түүнийг нөхөр хэмээн дууддаг гэсэн. Хүүгээ. За энэ бол ямар айгу сонирхолтой баримт байгаа сте. Тэгэхээр нөхөр гэдэг бол зөвхөн ханд нөхрөөс гадна үр хүүхдээ хүртэл одоо тэр нэг гүйцэтгсэн үүрэг те байн хажууд нь хамт одоо ингээ явж байгаа хүн байгаа шүү те. Энэ санааг бас ингээд хэлж байгаа юм эрхэм нандин гэсэн утга санааг бас илэрхийлж иж болох юм. Тэгэхээр ингэсэн юм шүү. Нөгөө нэг Тэмүүжин их эзэн Чингис хаан 1227 нас орж байгаа шүү дээ. Тэгэн гууд уулын ардалт нөгөө нэг отхон хүү гэрээ сахиад байж байгаа шүү дээ. Тэгэхээр Толуй төрийг 2 жил барьчихж байгаа юм. Зөв. Тэгээд өгөөдөг хаан өргөх хүртэл гал голомтоо сахиад байж байгаа 2 жилийн хугацаанд юм байна шүү дээ. Тэ яг зөв. За тэрээр одоо ингээ өргөж эцгийнхаа дэргэд бол те байж дайн тулаанд ордог байсан тул эцгийн сургаал үгийг хамгийн ихээр сонсож зүтгэж явсан. Дараагийн түүхэн үйл явдал ялангуяа 1229 онд Хэрлэнгийн хөдөө харалт те их хуралдаад түүний нэр хүч, сүр хүчтэй нөлөө бүхий зэрэг ингээ харагддаг. За Монголын нууц товчонд бол тов лэ Юан улсын сударт бол тоолэ тий алтан товчд бол алтан товч судрын чуулган Истанбулын гар бичмэлд за Мо из ан асип гэдэг тий угийн бичигт бол толуй гэдэг нэрээр гарч иж байгаа. Рашид Адины судрын чуулганд бол толуй тий түүний нэрийг одоо ингэж тэгэхээр эдгээр бүхнээс харах юм бол түүний нэрийг толуй тий толуй гэдэг одоо сайн нэг дэлгэрэнгүй тайлбартаа Монголын нууц товчонд толуй гэж бичдэг болсон байлаа гэдэг хэлсэн шүү дээ. Энэ нь бол бас нэлээд үнэнд ойр гэж үзэж болж байгаа. Тий. За харин нэрний утгын талаар бол судрын чуулган түүнийг таалалд өгсөний дараа энэ чинь нэр нь 20 байсан байгаа шүү дээ. За 70 орчим жилийн дараа түүний нэрийн утгыг бол толь гэсэн утгатай гэж ütсэн байгаа. Толь. Тий толь. За ингэж ütсэн байгаа тий. За энэ нь бол мэдээж эргэлзээ төрүүлдэг. За ер нь бол би бол нөгөө судрын чуулганаас бас маш олон мэдээ баримтуудыг ишилж авдаг. Гэхдээ зарим тохиолдолд бол энэ бол эргэлзээтэй зүйл Монголын нууц товчоос судрын чуулган хоёр бол яг 100% тий ан цав ингээд эвлүүлдэг тоглоом шиг нийлдэггүй гэдэг санаа бол эндээс гарч иж байгаа байхгүй. За гадаад дотоодын нэлээд эрдэмтдийн судалгаа тий ингээд сая юу яаж байгаа шүү дээ. Доктор Алтан Сүхийн одоо нэг судалгааны бүтээл байгаа. За энэ судалгааны бүтээл дээр бол толуйн нэрний утга судлаад тий энэ үүрийн гэгээ, цагаан гэгээ, нарийн гэрлийн тэ ихний тусгал гэдэгтэй ингээ холбох санал гаргасан байдаг аахгүй. За орчин цагийн монгол хэлэнд энэ үг нь бол өглөө, үчийн толуун гэдэг үгний үндс явж байгаа шүү заа. За толуун гэдэг үг явж байгаа. За тэгээд энэ толуун черби гэдэг байгаа шүү дээ. Одоо Минлэг эцгийн хүү. Тэгээд хожим нь одоо мянхтын ноён болсон.
За тэгээд энэ бол өглөө үчийн нар сарны гэрлээс ойсон үл мэдэг цайвар гэгээг заадаг. Мөн толио, туяа, гэрэл, цацар гэсэн утгаар хэрэглэгддэг гэд хэдийгээр толон тойл хэмээх үг нь нэг язгууртай байх боловч хэрэглээний хувьд арай өөр бэлэгдэлтэй юм а. Толуй эзний нэрийг толон хэмээх үгтэй холбох тэ өөр үндслүүдч бас байгааг жишээ баримтаар ингэж тайлбарлсан байдаг. За энэ бол маш урт судалгаа байсан учраас энэ дэр би ингээд өгүүлээд өнгөрөхөөс өөр арга алгах тэ. За мөн судлаач содон толон нэрийг бориод аялгауны толрох, туяарах, гэрэлтэх, гэгээ үгийг бас тэ ингээд тол гэдэг үгнээс эрэлтээ гэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр үндсэн гол санаа маань яасан юу гэсэн үг вэ гэхлээр босод одоо ингээд нэг хүүгүүдтэй цагаада өгөөдөө те эдгээр хүмүүсийн нэрс зөчий те зөчий гэдэг. За энэ бүхнээс нь харьцуулаад үзэх юм бол энэ бол явч тол гэдэг утгатай үг бол биш ээ. Содрын жуулган бас энэ тал дээр бас те эргэлзээ төрүүлмээрээ. Харин гэрэл гээгээ цагаан туяа гэсэн утга санааг бас илэрхийлж байж магадгүй гэдэг санаа хэлээд байгаа. Тийм байна. Айгуу гүн айгуу гой гойгоос те усны толион дээгүр гэдэг. Толион дээгүр гэдэг. Тэр толио гэдэг үг яг юу хэлээд байна? Голын толион дээгүр, усны толион дээгүр гэдэг. Тэр нэг юм гэрэл ингэж чи ойлгож байгаа шүү дээ. Тэр ойлгож байгаа. Нарны гэрэл ойж байгаа. Тэрийг толио гэдэг. Нар сарны гэрэл ингэ ойж штэ. Тэрийг хэлээд байгаа байхгүй. Хай гойгоос тэ. Тийм. Толгойн нэрний тайлбар дээр бол бас нөгөө уг гаруулаар нь үгийн үндсээр нь хайхаар бас ингэж бууж байгаа. Тэгэхдээ тэрнийг илэрхийлэхдээ тэр сүр хүчний тэр юм бас хамтдаа орж ирж байгаа. Тэг ямар мундаг нэрнүүдийг хүүхдүүдэд өгөөвэ гэмээр. Тийм байгаас тэ. Тийм. За одоо ингээд мэдээ Чингис хаан нөгөө нэг эзэмшил нутгаа дөрвөн хүүхэдтэй газар нутгаа хавааж өгсөн те. Цайны түрүүний одоо гана чиний хэлжсэн үг гарч иж штэ. Уугуул Монгол нутгаа бол гал голомт гэдэг утгаараа бол тулойд өгсөн те. За тулой бол их одоо ингээд ер нь бол ихэнх цаг хугацаанд дандаа эцгийнхаа дэргэд байсан, төрийн одоо хэргийн талаар зөвлөлдөж байсан, аян дайнд нь оролцдог байсан те. За тэгээд эцэг хааны сургаалыг бол хамгийн их сонсож өссөн гэдэг бол маш олон давуу талуудтай. Чингис хаан 1211 онд Алтан улсад аян дайнд явсан 29-ийн аян дайн энэ бүх аян дайнуудад бүгдэнд нь оролцож байсан тийм биз. За ингээд 1219 оноос хойшоо тэр 29 хүмүүс Тангууд улсын аян дайн ингээл явж л байгаа. За ингээд Чингис хаан 1227 онд те таалал төгссөний дараа бол 1229 онд хүртэл 2 жилийн хугацаанд Тулуй бол их Монгол улсыг захирж байсан гэж байгаа. За энэ Тулуй за би энэ дэр нэг зүйлийг хэлээд гэх юм. Бид нар бас нэг зүйлийг бас нэг хөвшөөд сурчмаар байгаа юм. Тэр нь юу гэхээр эзэн хаан те эсвэл одоо их ноён жанждыг бол таалал төгссөн гэж хэлэх хэрэгтэй байгаа байхгүй. Би нөө сурагч нартай байнга тэг заадаг мөртлөө энэ чинь насарсан гэдэг чинь энгийн ярианы хэллэг те. Би нэг дандаа таалал төгссөн гэж яриад байгаа л тий. За энэ бол ер нь бол Тулуй бол тий Чингис хааныг таалал төгссөний дараа бол 100 мянга гаруй тий энэ цэргийг захирж үлдэж байгаа том одоо гол улсын одоо тий эзэн байсан тий цэргийн эзэн сууж байгаа. Тий. За энэ тэгтээ бол тэр 1229 онд бол их цэргийг бол өгөөд ахтаа ингэ шилжүүлж өгч байгаа. Энэ үед явцалж байгаа тий. За ингээд Тулуй 1230 оноос эхлэн Алтан улсын эсрэг аян дайнд бол тий Монголын баруун жигүүрийн цэргийг өдөрдөж явсан Сүбэдэ Баатар дээр ч гэсэн энэ бас гарч ирдэг тий. За ингээд 1231 онд Тулуйн өдөрцөн цэрэгдээ Шиншигээс өмнөд сүнгийн хилийг давж Кайпены өмнөд этгээдэд довтлон орсон байдаг. За ингээд л бас нэг үйл явдлууд болоод байна тий. Энэ үйл явдал бас өгөөдөө хаан ч гэсэн цуг явж байгаа тий. За тэгтэл яасан бэ гэхлээр 1232 оны хаврын ихэнх сард Тулуйн цэрэг Кайпингээс баруун зүг рүү орших те Сэмпэн уул 3 оргилт уул те Ваньян хадагийн өдөрцөн Алтан улсын 15 мянган одоо 5 төмөн цэрэгтэй гэж байгаа байхгүй 15 төм 150 мянга хэлж байна те тулдан сүнөс тус тулдаанаар Алтан улсын хувь заяг үндсэндээ шийдсэн байдаг байхгүй Тулуй өгөөдөө хааны өдөрцөн гол хүчтэй нийлээд мөн 3 сард бол Кайпеныг бүсэлсэн байдаг удалгүй тус хотыг бүслэх хэргийг те Сүбэдэ нарт даалгаад өгөөдөө Тулуй нар умар тишээгээ буцаан гэж. Ийхүү буцах замдаа 1232 оны 10 дугаар сард Тулуй таалал төгссөн гэж. За энэ бол дэлгэрэнгүй тайлбартай Монголын нуус товчооны Тулуй гэсэн хэсэг дээр байгаа юм. Тулуй те. Гэтэл Монголын нуус товчоо. Монголын нуус товчооны 272 дугаар зүйл дээр энэ арай өөр зүйл бичсэн байдаг. За энэ талаар ярихад 1231 онд Алтан улсад те хийж байсан те одоо ингээд энэ дайнд гэж байгаа байхгүй. Мөн хятан иргэний зүг цэргэлэн мордож зэвийг манлай болгон илгээ өгч Монголын нуус товчоонд. За хятан цэргийг хожуул болтол нь хядаж зүг зүгийн хот болгодыг тойрон бүслүүлэхээр явуулаад өгөөдөө хаан шар тэгтгэр нэгт газарт бууссан гэж буудалсан. За аян дайны үеэр өгөөдөө хааны бие өвдсөнд дайнд одоо тэд ажин сүйтгэүүлсэн одоо нэг юм
эртний одоо хятадын те одоо ингээ алтан улсын гэсэн үг шүү дээ. Уул усны савдаг одоо газар усны эцэд одоо хилэгнээд ингээд одоо өгөөдөө хааныг хорлох гээд байна гэсэн энэ тайллыг бөөнөр гаргаж ирдэг байхгүй. За бөөнөр ингээ гаргаж ирдэг тэгээд ингээд алт мөнгө эд агуурс албат зарц гэдэг ч юм уу те иймэрхүү хүмүүсээр өөрөөр барьц өгье гэсэн чинь нөгөө одоо уул усны савдаг эзэдүүд нь те улам их догшроод өгөөдөө хааны би улам уддаг гэж байгаа байхгүй. За тэгэн гут нь яасан бэ гэхээр яг алтан ургийн те Чингис хааны гэдэг ч юм те алтан ургийн одоо хүнээр золио өгье гэсэн чинь өгөөдөө хаан сая сэрдэг гэж байгаа байхгүй. Сэрдэг. За тэгээ усуудаг гэж байгаа байхгүй. Юу болсон тухайгаа асуусан чинь саяны бүх явдлууд эхэлдэг. За ингээ өгөөдөө хаан зарлиг болгоод миний дэргэд алтан ургийн хүүгүүдээс те хан хүүгүүдээс гэсэн үг шүү дээ хэн байна вэ гэд хэлсэн чинь тулуй өөрийн санаачлагаар гэж байгаа байхгүй те өөрийнхөө санаачлагаар за би энд байна гэдэг санааг хэлж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр юу яаж байгаа өөрийн санаачлагаар би байна гэдгийг хэлээд тулуй бас нэг ийм зүйлийг хэлсэн байгаа. За тулуй бол Монголын нууц товчонд өгүүлэхтэй суу Чингис хаан эцэг бидний дээр те ах нар доор дүүнэр байх бөгөөтөл хаан ах чамааг агтмор мэт хүч шанцыг нь шилэн сонгож эрг хонь мэт хүч таргыг чинь тэ илэн сонгож хаан их суурай бид чинь тушааж олон улсын дээр чинь ачиж өгвзээ. Намааг болвоос хаан ахыхаа дэргэд байж умарцныг нь дурдан сануулж унцныг нь сэрээж яв гэмэлээ. Идүүгээ ах те хаан ах чамааг алдваас би хиний умарцныг дурдан сануулах вүлээ. Хиний унцныг сэрэх вүлээ. Үнэхээр хаан ах минь нас нөхчвээс олон Монгол улс өнчир цоцрох билээ. Хятан иргэний бах нь ханах билээ. Одоо нэг хятан иргэн одоо Монголын нууц товчонд хятан гэж бичсэн байна шүү дээ, тий? Алтан улс шүү дээ. За хаан ахыхаа оронд би золио болъё. Тул загсны нураг би толболон татав. Хилэм загсны нураг би хянас те хянгас татав. Илээ жанжныг би ялав. Одоо нэг алтан улсын жанжныг хэлж байна. Хадаа түшмэлийг би хатган дийлв. Нүүр царай гоо зүстэй. Нуруу урттай нь бийл буяа гэж байгаа. Бийл би юм. Бөөнөр илбэн шившиж зүхэгдэн гэж хэлээд бөөнөр шившин зүхээд бөө нарын зүхэн шивсэн усыг тулуй хөвгөн уув гэж байгаа. Тулуй төр хідэн хором суугаад өгүүлэхтэй согтуу би. Согтхыг минь сэрэгтэл өнчин хочорсон өчүүхэн дүү нараа бэлвсэн бэрээ бүгдийг ой тойнд хүртэл асархыг хаан ах мэддүгэ. Аль бүхэл үгээ өгүүлв би согтуу гээд гарч яваад зөв эс болж насан нөхцсөн ёсон тийм илээ гэж. За энэ бол Монголын нууц товчонд байгаа зүйл. За тэгээд энийг одоо нэг дэлгэрэнгүй тайлбартаа Монголын нууц товчооны тулуй гэсэн хэсэг дээр яагаад оруулсангүй вэ? Тэ? Би энэ судлаачийг бол маш сайн үнэлж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энд нэг зүйл байгаа. Саяны Монголын нууц товчоонд бас нэг алдаа байгаад байгаа байхгүй. Алдаа гэдэг нь юу вэ гэхээр саяны тэр одоо хятан улсын зүг рүү зэвийг удирдах явуулаад гэж хэлж байгаа сте тэ. Зэв жанжин Сүбэдэ Баатартай хамт өрн зүгийг төвшдөх олон жилийн аян дайнд яваад те малаалан дайлаад буцах замдаа эрэхтэй өвдөд одлого насарсан байдаг байхгүй. Алтан улсын аян дайнд зэв жанжин байхгүй. Тэгэхээр нууц товчонд сая нэг зэвгээд эхэлсэн байгаа. Тэгээ энэ өөрөө бас нэг юм домогч юм шиг эсвэл одоо нэг одоо найруулан битсэн юм шиг те ийм зүйл байгаа учраас магадгүй одоо нэг тулыг бол нөгөөдөө хантаа умарцууд тийш нүүж явж байхдаа таалд өгсөн гэж бичсэн зүйл нь надад бол яг зөв ингээд маш их таалагдж байгаа. Гэхдээ энийг бол яаж тайлбарлаж болох вэ хэл та тийм Монголын нууц товчоогоор баримтлах юм бол ингэж тайлбарлаж болох гэдэг энэ судлаачдын тайлбарласнаар ингэж тайлбарлаж болох гэдэг байна гэл тийм. Тэгээ бүр ингээд хөөгөөд явах юм бол энэ чинь за хоёул жоохон эсрэг нь бодоод үзье. Өгөөдөө хаан ширээ цуусан энэс өмнө тулуй бол нөгөө эрх мэдэлтэй айгу том сая ноён байлаа шүү дээ. Их ноён байлаа. За тэгтэл өгөөдөө хаан одоо тулуйн эрх мэдэл ерөөсө буугаагүй байвал яах вэ? За тэгээ улс төрийн одоо тий өгөөдөө хаан тулуйг арай өөр үнцгээр харсан байсан бол яах вэ гэл. Ингээл нэг агай олон янзаар ингээд энэ чинь янз бүрээр нь тайлбарлаж болно. Тэгтээ үнэн гэж байхгүй байхгүй. Тийм байгаас тий. Бодит үнэнд бид нар яг дөхөж очиж болно. Тэгтээ тайлбарлаж болно. Тэгтээ бодит үннийг баг мэдэх боломжгүй болчихж байгаа. Ийм зүйл. За энэ мэтлэнгээр Чингис хааны одоо бүртөө үжингээс төрсэн дөрвөн хүүхэд байна тий. Энэ дээр дөрвөн хүүхдийн түүхэн үйл явдал тий энэ зүйлүүд байгаад байгаа. Бас нэг харамсалтай мэдээ байгаа нь юу вэ гэхээр Чингис хаан таалал төгссөний дараа 14 жилийн дараа гэхэд бол Чингис хааны дөрвөн хүүхэд дөрвөлээ байхгүй болсон байдаг тий. Энэ бас маш харамсалтай үйл явдал. 14 жилийн дараа ааваас 14. Тий ааваасаа 14 жилийн дараа гэдэг чинь бас богинохон хугацаа богинохон. Тий. Энэ нэг зүйл байгаад байна. За цагаатаа хамгийн ахмад тасалдаг үл. Тийм байна. Тэ цагаатаа хамгийн одоо нэг урт насалсан одоо удаан амьдэрсэн гэдэг зүйлийг яаж юм те. Гэхдээ өгөөдөө одоо ахтайгаа баг зэрэг 1 жил нас орсон гэхээр чинь хамгийн урт насалсан өгөөдөө хаан болж тарах гэдэг байгаа сте те. За нэг юм зүйл.
За тэгээ одоо дээрэс нь Чингис хааны одоо нэг босод хатадууд байгаа тий. За энэ босод хатадаас бол мэдээж нэг өмнөх дугаар дээр ирсэн хулан хатнаас төрсэн хулган гэдэг байгаа тий. За ингээд баруун зүгийн аян дайнд явж байгаад тэгээ хот эзлэх дайнд бол одоо Тэнсэн суманд оногдож нас барсан ингээд. За тэрнээс гадна Исүү хатнаас төрсэн хүү цагаан гэдэг байгаа тий. За энэ бол бас нэг түүхэн мэдээлэл баримтууд нь байхгүй. За Исүүхэн хатнаас төрсэн одоо 3 хүү байдаг. Хараачаар мэргэн, Хар хадуу Баатар, Чахуур гэдэг. За эдгээрээс ингээд бүгднгээс нь үзэх юм бол одоо ингээд Чингис хаан бол нийтдээ 10 хүүтэй байсан байгаа. Албан ёсны хаттаасаа тий. Эсвэл одоо ингээд нэр үл мэдэгдэх гэдэг ч юм уу. Энэ хүмүүс ороод нийт 10 хүү бол ингээд албан ёсоор түүхэн тэмдэглэгдэж үлдсэн байгаа байхгүй. Тэрнээс биш одоо нэг хоёул нэг ярьсан шүү дээ. 40 хатан байна. 500-аад одоо ингээд ийм зүйл байна гэдэг. Яг эдгээр одоо өөр хөдөлмөрийн тоолох юм бол тоолж гүйл зүйл гарах байх л да. Гэхдээ түүхэнд үлдсэн яг ингээд бодтой түүхэн баримттай ярих одоо Чингис хааны хан хүүгүүд гэх юм бол эдгээр баримтуудыг ярьж болж байгаа гэсэн санаа хэлж байгаа. За энэ хүрээд хоёулаа их Монгол улсын түүх тэ 2026-аас 2027 оны 3 дугаар улирлын нийт бүх дугаарыг яриад сав маань дүүрж хугацаа маань төгсөж байна. Тэр Рашид Адины судрын чуулган дээр нэг тулгыг дүрсэлсэн байдаг шүү дээ, тэ нэг юм хувцс юмынх нь арай ондоо тэ. Тэр Рашид Адины судрын чуулганч бас нэрээ таны хэлдгийг хэлснээс хойш би анзаарлаа. Магадгүй нэрээ цагаатаа өгөөдөн нэгдэлтэй. Тэгэн гол тэр Газан хааны үе мүйд чинь болохоор Газан хааны зарилгэр гэдэг үлээ баг. Тэгээд тэр нөгөө нэг судрын чуулганыг Рашид Аддин гэдэг одоо эрдэмтний бичиж эхэлж байгаа шүү дээ, тэ судрын чуулганыг. За тэгэхээр тэр талаас бас байж болох юм байна. Нөгөө талдаа нэрээ тулуй зүчийн удам нийлснээс араас нь Мөнх хаан гарч ирж байгаа шүү дээ. Тэгэл Мөнх хааны чинь ард Хувлаа хаан хин бэлээ бас 4 хүүтэй те соргогдсон бихий гэстэй тулын ихнэр чинь чи тулын 4 хүний хүүх хэлээд тэгээд араас нь энэ 4 чинь Мөнх Хувлаа хүлээгүй ариг бүх дөрүлээ хаан ширээ цуусан энэ 4 бас гарч ирдэг хүчлээ. За ер нь бол түүхэн баримт гэдэг зүйл дээр бол те яг нэг иймэрхүү нэг болгоомжтой хандах хэрэгтэй болчиход байгаа юм л да. Сая бол сая Монголын нууц товч оны ч гэсэн тэр нөө зэвийг манлай болгож мордуулах гэдэг үг чинь өөрөө бас нэг жоохон эргэлзээтэй зүйл байгаа даа тий. Тийм байна. Нас барцсан цаг хугацааны зөрөх гээд байх шиг байна баг тий. Тэгэн гочин дээр тулгын таалалд өгсөн хэсэг дээр бол яг бүрэн итгэх үгүй гэдэг чинь бас асуудал болж байгаа тий. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За тэгээд бид бүхэн жил болгон уран бүтээлийн жилийг тухайн оныхоо 8 дугаар сарын 1-ээс ахуулаад эх оныхоо 7 дугаар сарын 1 хүртэл төлөвлөд нийтдээ 11 сарын хугацаанд 50 нэвтрүүлэг тий хийж бүлтгэхээр хүргэдэг. За тэгэхээр энэ удаагийн одоо энэ жилийн маань уран бүтээлийн жилийн их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань одоо 50 дугаараа хүргээд энэ хүрээд сав маань дүүрж байна. За нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House отхон за мөн амар амгалан аял Отог авторын хамт олон маань бид бүхэндээ хамтран ажиллалаа. За энэ хүн нэвтрүүлгийг бид бүхэн бэлтгэн хүргэдэг Одмөндөр сувгийн хөтлөгч Америк сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. За маш их баярлалаа. Энэ их өндөрлөгөөс үцхэд гэдэг шиг тий. Нэг жилийн хугацаанд их Монгол улсын түүх гэдэг тий энэ 50 дугаарыг бэлтгэхийн хувьд бол манай Одмөндөрөөс тий бас бүгдээрээ сайхан арын албанд ажилласан одоо найруулагч нартай тий Гомбодоо маш их баярлалаа. Тий Ибада баярлалаа. Хэдэд нэвтрүүлэгт бас суусан тий. Тэгээ ганц өгтөө бас маш их баярлалаа. Бас тэ өөрийнхөө үзэл бодлоо бас чөлөөтэй илэрхийлээд түүхэн үйл явдал дээр бас ингээд чимэх үед нь чимэхэд тэ гоё хатгах үед нь хатгаад яг энэ одоо ингээд бүхэн чинь бас л ингээд агуу гоё ингээд намайг агуу хөглөд өгчөж байгаа байхгүй тэгээд бас Канада бас маш их баярлалаа их Монгол улсын түүх гэдэг тэ энэ түүхэн одоо ингээд нэвтрүүлгийн 50 дугаарын ард хамтдаа гарсанд маш их баярлалаа. За баярлалаа. Хүс цуварч алганы хүс ойлгох нь үү гэдэг шиг. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.